Зохиолч Цэндийн Байгалмаа. Зохиолыг уншсан Сэдэн Содномын Зол жаргал. Нугараагүй нуруу. Хайртай бүхнийхээ нуруу нь болж чадахгүй бол хүзөөг нь дарсан ачаа битгий болоорой. Зууны зөөлөн салхийг үгүйлэн ноцоором тэр өдөр голын эрэг дээр хөөхтүүд усанд тоглон ээж нь харан ус зөөлгөн угаалга хийн. Даваа хөлсөө нэгэнтээ шуударч арчаад хүйтэн усаар хөвжөлтөн тоглох хөөхтүүдээ харан нүүрэндээ жаргалын мишэл тодруулан угааж байснаа үргэлжлүүлэн сэгсрээд том охиноо дуудан ээж охоо энийг аваачаа тэр зүлгэн дээр дэлгэчих. Тэгээд өмнөх угааснаа эргүүлээ тавьшаарай. Дүүнэр нь нарчихгүй байгаа. Хүүтэн хермаа залгуулаарай. За ээжээ та эхлээд уу химэн ээжтэй 5 литрийн төмөр бетонд хийсэн хермнаа зайгалж өгөөд дүүнэр лугаа явлаа. Иш охин минь тусд орчихсон сайхан байна шүү. Наван ирэх болж байгаа ах та. Аймаг дээр хоролтой гэдэл явсан. Яасан удаж байх юм. Химэн дотроо бодоод бушуухан угаалгаа дуусгахаар нэдрүүлэг дээр хувцаа барин барааны савнгаар хэд сайн үрж байгаад нухаж гарав. Өдөржин гол дээр тоглосон хөөхтүүд ороо эртхэн унтцгаахаар хэвтэв. Наваан бас л ирсэнгүй. Даваа нөхрийнхөө хоолыг хийсэн аяга ширээн дээрээс аван өвдөнд байх эргэнгийн дээр тавиад гадаа салхилангаа алсын чимээ чагнан бодолд дарагдав. Наваа минь хүмүүсийн яриад байгаа хотлоо үсттэй. Чамайг тушаал дэвшээд дарга болсон натаархсан хүмүүсийн сул яриа, тийм ээ. Чимэн аймаг хуралд орохоор явлаа гэд 7 онцглоо. Төвшөө чамайг их санаж байгаа олтой асуух юм. Чимэн ухаантай хүн. Арай энэ хөөрхөн хүүхдүүдэд өмчрүүлж нарийн бичгтэйг үнэхээр суух гээд байгаа мó. Үүнэндээ би хүнд нийтгэхээ мэдэхгүй. Дээрээс нь чамайг ойлгохгүй байна. Би яах ёстой юм бэ? Харин хүүхдүүд нь бүгд газраар зулан унтахаар хэвтэн бас л дор бүрнээ хуучлана. Том эгч нь нэгэнтээ санаа алдаад та нар унтаагүй сонсч гинөө. Би их сони юм сонссоо. Аав өөр хүүхдээ аав болж байгаа. За юу гэж дээ? Ямар кино биш. Химээ нэг нь хэлэхэд том охин шаагдрал олчих шиг боллоо. Одоо бүгдээрээ дор бүрнээ том болж ээжигээ хайрлна. Ойлгосноо? Тэгэхгүй бол ээж биднийг орхиод явчвал яана? Та юун сони юм яриад байгаа? Хизээ тийм юм амьдрал дээр байсан. Харж илээ. Төшин одоогоор юуч мэдэхгүй жаахан байна. 6 настай аавын ганц өвгөнд нь ордог ам нэгтэй болохоор дэмий мэдээ. Химэн эгч нь дүүнартаа хэлтэл арай том гэдэн тэрүүхэндээ санаа алдан нусаа таттал эгч нь уурлан яасан муу ёртой юм бэ та нар? Юу ч болоогүй хахад орондоо уйлаад алив чи төвшин гөргөөд ээжийн үрт хийгээд химэн том дүүтэй хэлээд өөрөө ч гэсэн аавдаа гомдон уйлмаар байсан ч дүүнэрийнхээ хажууд бие барьлаа. Төвшин ахагч нарынхаа хэлж байгаагаар хэдий 6 настай айлын баг хэдийж хэлж ярьж байгаа бүхнийг ойлгож аавыгаа өөрийнхөө л хэмжээнд үзэн ядаж уурлаж байлаа. Ээжийнхээ халуун зөөлөн өвөрт ээждээ тэврүүлэн хэвтэх тэрээр эрхэлмээр байсан ч саяхан эгчийнх нь хэлсэн одоо бүгдээрээ том бол битгий ээжигээ зовоогоорой гэсэн үг нь бодогдсон чимээгүйхэн санаа алдтал ээж нь зочсноо. Хүү ээж охин унтаагүй байгаа мó? Ээж охиныг зүгээр л унтуулчихгүй сэрэж гисэн үү? Алив ээжтэй? Химээгээд ингэртэй ойртуулан тэвэрвэл төвшин яагаад ч юм уйлчхав. Ээжээ үний юм уу? Аав нэрнгээсээ өөр хүүхдүүдийн аав болж байгаа мó? Юу? Хин тэгж байна? Эгч сая тэгж хэлсэн. Тэгээд бид нарыг том бол битгий ээжигээ зовоогоорой гэсэн. Таа ч гэсэн бид нарыг орхиод явчихвал жихнээсээ кинон дээр гардаг шиг болчихвол яах болж ийна? Химээтэл газар унтаа эгч нь хоолоогоо засах дуулахад чимээгүй болов. Үгүй дээ миний охин, тийм юм байхгүй. Одоо сайхан унд. Аав нь ажил ихтэй, улсын ажил хийдэг болохоор гэртээ ирэх завгүй байгаа юм. Худлаа, та худлаа ярьж гин. Би аавыг ирвэл яадаг ч байсан гэртээ оруулахгүй дээ.
хэмээн 6 настай хүүхдээс гарамгүй шийдэмгий хэлбэл даваа бушуухан үнэ миний охин аав нь маргааш ирнэ. Ажил нь тэгж таарч байгаа. Тэгээд ч жаахан өгöd ийм юм ярьдаггүй юм. Одоо унт хэмээн хэлж байхдаа өөрийнх нь хоолой тиймч ихтгэлтэй бус байгааг өөрөөс нь өөр хинч мэдсэнгүй. Төвшин гадаа тоглож байтал аавынх нь унаа тоос татуулан ирж яваа харагдхан тэр. Бушуухан гэрээхийн хаалгаар шагаан аав ирж гин гээд өөрөө босхон дээрээ тэгнээд хэвтчихв. Даваа хаалгаар шагаан хараад яахааргүй нөхөр нь ирж байгааг харан бушуухан гал дээрээ цай өнгээ тослогдсон үсээ гарынхаа алгаар нэгэнтэй элбэн хувцаа гүвэн борс гархан жижиглэн хүйтэн устай шанаганд хийнгээ охиноо дуудан гурил зураадах аав нь ирж гин хэмээн хэлж дуусаагүй байтал гэрээхэн гадаа тоос татуулан машин зогсон машины хаалга онгойх дуулдахад үүдэнд хэвтсэн төвшингийн дээгүр хараад инээмсэглэл нүүрэндээ тодруулан хоолоо яравчлав. Наваан дуу муутай гэрээхийн гадаахыг нэгэнтэй тойруулан хараад орих гэтэл үүдэнд нь бага охин нь хэвтэж харагдана. Хүү яавэ охин энд юу хийж байгаа юм? Алив? Химээгээд гараа өгвөл төвшин хөмхийгөө зүүн аавынхаа өөдөөс урд өмнө харж байгаагүй муухай хараад та муухай аав яах гэж ирж байгаа? Би таныг оруулахгүй. Юу яриад байна чи? Хин чамайг ингэж хэлсэн? Ээж чинь үү? Үгүй, миний ээж тэгээгүй. Та өөр хүүхдээ аав болж байгаа гэсэн мэдтэй. Чаддгийм бол миний дээр гიშгээд ороорой. Химээн өөртөө л хамаг тэнхээгээ гарган хэвтэж байтал ээж нь юу болж байгааг ойлгон урд өмнө хизээж төвшин алгадаж байгаагүй хүн бүгсэн дээр нь хүчтэй дэлсэж аваад юу яриад байгаа юм чи? Бос аав чи ирчгээд байхад химээгээд гараас нь нууц чинь татан босгоод түлхвэл төвшин ээжтэй түлхүүлэн газар унсандаа биш аавтай гомдсон гомдлоо барьж дийлэлгүй цорхиртол уйлсаар гуйн явлаа. Наваан гэртээ ороод яг л айлд ороод ирсэн айтай суусаар даваа цай хоол аяглан өгөөд хүүхдүүдийнхээ сонин хачныг зогсоо зайгүй ярин шулганана. Наваан юу ч дугралгүй босон өөрөнгө хэмсаа цөглөөл чиглэхэд даваа асуусан харсаар өөдөөс нь харж байхдаа яагаад ч юм нэг л муу юм болох гэж байгааг мэдрэн сул асгарах нулимсаа шарчхыг хүссэнгүй. Зүүн орон дээр өөрийнх нь үйлдэл бүрийг нүд салгалгүй ажийн суугаа хүүхдүүдтэй хараад Наваан миний хүүхдүүд гадаа гарч бай. Аав нээжд нь хэлэх юм байна. Химээхэд бүгд дэрхийн үсрэн гарцгаалаа. Наваан буцсан ширээнд суун дээшөөч харч чадалгүй санаа алдснаа. Даваа намайг уучлаарай. Би явлаа. Миний хүүхд өдөр турсан. Тэгээд би үний юм байна тийм ээ. Одоо би юу хэлэхэд те. За яах вэ? Чи нэгэнд ингэж шийдсэн бол би хүүхдүүдээ аваад эндээс нүлээ. Хүмүүсийн царайгч харах нүр алга. Чи биш би явнаа. Манай хүнийг дарханд байдаг. Бид тэнд амьдрна. Баяртай. Химээгээд гэрээс гарлаа. Навааныг гэрээс гартал хүүхдүүдээс нь хинэнч түүн дээр ирсэнгүй. Хайртай охин төвшнөнд хүртэл харахгүй байсанд бушуухан унаандаа суун эргэж харан хөдөллөө. Аавыгаа ингэж хэлээд машиндаа суугаад явсны дараа хүүхдүүд нь яг юу болоод байгааг ойлгосонгүй. Том охин гэрт нэг л гим хийсэн аятай хийх зүйлээ олж ядан хичээлээ гаргаад дүүнраа суулган долоовор хуруугаа амандаа аваачин чимээгүй химээн үзүүлэхэд хинч юм үл дуурна. Гэрт нэг л нам гүм ноёлон нисэж байгаа ялаа хүртэл дуулдан аж. Төвшин охин л хичээлээ хийн сууж байгаа ах эгч нараа нэг харан орон дээрээ гүлийн суугаа ээжигээ нэг харан учраа олохгүй өөрийгөө саатуулан суутал том эгчин дуудан төшөө эгчин дүү наашир одоо сургуульд орох болчихлоо үсэг сур химээгээд номнууд өрөөтөө байгаа тавиураас төвөггүй цагаан толгоон ном аван дэрэгдээ суулгаад дэвтэр үзэгний хамт өгөв. Төвшин ч урт өмнө нэг шиг үсгнүүдэд заалгасан байсан болохоор зааж өгсөн гээгүүлэгчтэй холбон ба би
хэмээн амандаа шулганан давтан уншсаар бичин нусаа татан сууна. Даваа энэ хооронд юу ч дууралгүй ширээ тойрон хичээлээ суугаа хүүхдүүдээ хараад нэгэнтээ санаа алдаад гадагшаа гарав. Ээжигээ гараад явангууд том хөө би том болохоор хизээч аав шиг хүүхдүүдээ хаяж өөр хүүхдийн аав болохгүй хэмээн шүд зүүн хэлтэл удаах дүүн аавыг үзье ядчихээн. Сургуулийн хүүхдүүдийн хилээдээс үний юм байна л та. Аав ингээд биднээс бүр явчихж байгаа мó хэмээн төвшин хөмсгөө зангидан хэлээд хоолойн чичирхийлтэл өвчин. Харин тийм аав яалаа гэж биднийг орхиж чадчихна. Даргын хүүхэд гээдээсэн хүмүүс одоо биднийг яах вэ? Муухай юм бэ? Би хизээч хүнтэй суухгүй хэмээн санаа алдтал гаднаас ээж нь ороод ирэв. Ээжигээ ороод ирэхэд бүгд дахиад л чимээгүй болон хичээлээ суухад даваа хүүхдүүдийнхээ нэргэд мөн суугаад ээжийн хүүхдүүд аавыгаа үзий ядаж болохгүй. Тэгээд ч аав нь амьд байна. Яагаад бүгдээрээ өвчгсөн юм шиг дууга ураага чимээг болчих. Удахгүй аав нь та нарыгаа гэрээ санаад л хүрээд ирнэ. Харин хинч юу ч гэж байсан битгий нийлж аавыгаа муу хэлээрээ. Та нарын аав муу хүн байлаач хүндлэх ёстой. Ээжээ та зүгээр үү? Хэмээн төвшин асуудал бага охиноо ингэж асуун чинээ санаагүй байсан даваа хэсэг балмагдаснаа. Ээж нь зүгээр штэ. За, даалгавраа хийцгээсэн бол эртхэн унтцгаа. Та маргааш ажилдаа явах юм уу? Юу яриад байна да охин минь. Ээж нь ажилдаа явалгүй яах юм? Таныг хүмүүс юу гэхэл ээж нь харин та нартаа хэлээд л байна. Хинч юу ч гэж хэлж байсан битгий нийлж аавыгаа муу хэлээрээ хэдүүлээ болж л таарна. Гэтэл том охин тийм дээ. Угаасаа аав байсан ч гэрийн бараа амар хардаг байсан биш. Тийм ч хурал, тийм ч сургалт, тийм ч ажил гэдэл дандаа л ийшээ тийшээ явдаг. Заримдаа би сургууль дээр л даргын охин гэд байхаар нэр аавтай илүү гэж боддог хэмээн ууртай нарахгүй хэлтэл саяхан л чимээгүй байсан хүүхдүүд бүгд дор бүрнээ нэгийг ярин буцаад л гэрн ам орох мэд хүүхдүүдийнх нь дуугаар хөглөгдлөө. Цаг хугацаа улиран өсөөр наваан яваад аль хэдийн 5 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хүний өрмөнд нэг удаа ч хүүхдүүд дээрээ ирсэнгүй. Ямар ч нүрээрээ ирэх үлээ. Хаяа нэг аймгийн төв дээр тааралдвал холмолцсон байж уулзсан хэд гурван төгрөг өгөхөөс өөрөөр тэдэнтэйгээ уулздаггүй байв. Том охин эсэлтийн шалгалтаа амжилттай өгч хотод дээд сургуульд орохоор болж гүйхээрээ ээжийнхээ дэлгүүрт очив. Дулмаа дэлгүүртээ өрөөндөө сууж байтал охин нь намсгаацаар ороод ирэхэд сандран ээж охин яасан бэ зүгээр үү? Ээжээ би тэнцчлээ. Би хүссэн сургуульд орж чадсан шүү. Хүү ямар мундаг юм бэ? Ээж охин ёстой мундаг хэмээн даваа босон охиноо элгэндээ инхрийлэн тэврээд зулаа дээр нь үнэрлэж байтал саяхан л баярлан байсан охиных нь мөр хөдлөн уйлж байх шиг болоход даваа толгойг нь өрөвөл яахааргүй охин нь доглон нулимстай нүдээр түүний өдөөс ширтэг хаж. Ээж охин яасан бэ? Аав байсан бол сайхан да. Надад ганцхан ямар ч байсан дээд сургуульд ор. Айлын том хүүхэд ямар байна? Дүүнэр нь тийм байдаг гэдэл хэлээд өгдөг байсан. Аав нь удахгүй мэдхвэлгүй дээ. Гэхдээ л би ерөөсөө дарахын явж аавтай уулзт юм уу? Хэрэггүй миний охин. Одоо сайхан амар. Оюутан болохоор маш их завгүй болно. Хичээлээ эхэлтэл амраад ав. Тэр хоёр ийхүү ярьж байтал хаалгайг нь тогшин худалдагч хүүхэн зөвшөөрөл аван шагааснаа. Дарга таныг яаралтай холбоон дээр уцаар яриа гэж байна. Хаанаас юм бол? За гарлаа. Ээж охин хараад сайхан амарч бай. Ээж нь охиндоо үнэхээр их баярлж байна. За ээжээ, тантай хамт холбоо орчход харлаа. Даваа охинтойгоо элдвээгээрэн хохиролцоор аймгийн төвийн холбоон дээр ирэв. Охин үнэндээ ээжигээ зүгээр ч нэг дагаж ирсэнгүй. Аавтайгаа уцаар ярьчих боломж гаргачих гэдэл энхүү ээжигээ даган явна. Ээжигээ хүлээн холбооны байрны гадаа суун хажуугаар өнгөрөх хүн бүрийг харж байхдаа хаа нэгтээс аав нь гараад ирэх юм шиг санагдахад нүдээ улам хол бэлчээн сууж байтал ээж нь говьлсаар гараад ирэв.
Цонхийсэн царайтай ээжигээ урдаас нь очин тушиж аваад асуусан харцаар харвал даваа. Өөрийн ирэхгүй говьлаад ирсэн хөлөө зөөж адан сандал дээр очин суугаад хацрыг элбэх зөөлөн салхины өөдөөс нүдэн анин хэсэг элбүүлж байснаа тэнгэр рүү харсан чигтээ. Охиноо дээшээ хардаа. Тэр тэнд нисэж яваа шувууг харж байна уу? Аав нь биднийг бүр орхин нисчээ. Ээжээ та юу яриад байна? Аав гадаад явж байгаа юм уу? Хэмээн учрыг нь ойлгоогүй охин ээжийнхээ өөдөөс харвал даваа нэгэнтээ санаа алдаад чимээгүй нулимс унган. Үгүй дээ охин минь. Аав нь биднийг орхиод тэнгэр рүү явчихлаа. Аав нь өнгөрчихлөө гинэ. Юу? Та юу яриад байгаа юм бэ? Яагаад тийм гэж? Миний аав эрүүл хүн. Та надаар тоглоод байгаа мó? Хэмээн араас нь цовглон нулимсандаа хахад цацсан асуухад даваа. Ийм ямар тоглоно гэж юу? Би ч гэсэн итгэж чадахгүй байна. Сая галаа ахтай нэрлээ. Одоо ингэж явна. Намайг хамт явах уу гинэ? Үгүй. Худлаа үсттэй ээж. Би хамт явна. Ээж нь өнөөдөртөө явахгүй. Жаахан тайвширч аваад араас нь очиж ихчлээ. Гэртээ харъя да. Дүүнэр нь өлсөж байгаа. Даваа дүүнэндээ хорвоо цөмөрчгшгөл болов. Хэдий хамт амьдрахгүй байгаач түүнийгээ хизээ нэгэн цагт бүхнийг ойлгоод хүүхдүүдээ санаад хүрээд ирнэ хэмээн өдөр бүр итгэн хүлээн хоолныхоо дээжийг тавьдаг байсан хүн одоо яаж ч хүсээд, яаж ч найтаад, яаж ч гомдоод дахин хизээч ирэхгүйгээр тэднийгээ бүр орхин оджээ. Маргаашин даваа хүүхдүүдээ аван өөрийнхөө дүүтэй хамт нөхрөндөө очиод өмнө нь зул барьсан нөхрийнхөө зургийг хараад л урд өмнө нь хизээж гарч байгаагүй гомдол харуулсны нулимс сад тавин урсахад хүүхдүүд нь ч аавынхаа зургийг харан бүгдийг ойлгон ойрдуу тавин уйлцгаана. Төвшин уйлж байснаа. Аава та хаана байгаа юм бэ? Аава та яагаад гарч ирэхгүй биднийг айлгаад байгаа юм? Аава би одоо сургуульд орлоо. Бүх үсгээ цээжилж гисэн уншиж байгаа. Худлаа гэвэл та үзхүү хэмээн орлно. Тэдний элэг эмтлэм гомдол цөхөрлийн сэтгэл нуур татуулан урсах нулимсыг хориглон зогсоох нэг ч хүн байсангүй. Шин нэхнэр нь хүртэл нэлэх хүүхдээ тэврэн бушуухан холдоход навааны зурганы өмнө даваа түүний дүү хүүхдүүд нь л үлдэв. Харин энэ бүхнийг хараад зулын дүл уучлал ирэх мэт хурдан бадмалах нь дэндүү харамсалтай. 15 жилийн дараа төвшин ажлаасаа ятар шунах гэсэн хүн гэрээхийн хаалгыг түлхүүрдэн үлмэдэрээ гიშгэлсээр өрөөндөө орлоо. Маш их өсөж байсан ч айлын хажуу өрөө хөлсөн сууж байгаа тэрээр хувцас солон бас л үлмэдэрээ гიშгэлэн явж ариун цэврийн өрөө ороод дараа нь угаалгын өрөөнд усаа чимээ гаргахгүй гэжэн угаалтуурынхаа ханыг налуулан аажуухан гойжуулан гар нүрээ угаачгаад өрөөндөө орон гэрлээ унтраан ширээнийхээ ард суун ширээнийхээ чидингээ асаагаад дэвтрээ гарган хичээлээ хийн суув. Өдөр бүр нэг л хэвийн өглөө хичээлдээ явна. Хажуугаар нь төлбөрөө төлөхийн тулд давхар ажил хийн өөрийгөө болгоод явах төвшөнд цаг хугацаа хамбаас үнэтэй билээ. Орондоо орон унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүй. Аавтайгаа хамтдаа байсан дурсамж нь гинэт бодогдоход тэрээр дотроо хэрв аав минь байсан бол би өдөөд босод хүүхдүүдийн л адил зөвхөн хичээлдээ гүйгээд сурах ёстой бүхэндээ цагаа зарцуулаад л явах байсансан. Гэвч одоо яа гэх вэ? Ээж минь биднийг өсгөх гэж төдийгөө өдийг хүртэл амрагч завгүй зүтгэсэнсэн. Ээж минь та яаж болохоороо биднийг бүгдийг нь дээд боловсрал эзэмшүүлэн зөв бодолтой, зөв хүмүүжлэлтэй өсгөж чадсан байна. Одоо л та минь амарч байгаа ах та. Би амар хүний өмнөөс амьдарч байгааш. Ахаш нар минь өөртөө гэр бүлтэй болж өөртөөгөө болгоод яваа хүмүүсээс
Би алавтай юм шиг сургалтын төлбөр хий гэж хэлж чадахгүй. Энэ улс орны байгаа байдал шивүүл болоод байна да. Бүх юм оронгороо эргэшгэл болчихлоо. Дахиад жаахан л гүрэж хөлж. Одоо юу байх вэ? Удахгүй төгслөө дөө. Бидэнд хэцүү байсан уууд нэг биш байсан. Тэр бүхнээс хүүхдүүд нь нэгнээ гівчин сэтгэл зүсэм талахч байсан хувааж идэг. Ямар ч хэцүү байсан бусдаас гуйлга гуугаагүй бардам зантай болон өсөж чадсан гэжээ. Энэ бүхэн таны минь л ухаан. Төвшин ажил дээрээ сууж байтал тасгийнхан дарга дуудав. Төвшин минь ийшээс үү. За, ажилдаа гарч гэнэ үү? Болмоор байна уу? Гайгүй дээ дарга. Нэг үе бодвол сайн дадлагжиж байгаа. Дадлагжих биш. Одоо жинхлэх болсон. Сургуулаа төгсөнгүүт би амлснараа ажилд авсан. Дадлагын 1 сарын л хугацаа байдгийн. За тэгэхээр чи дараа сараас жинхлэн гэсэн үг. Чи туршлагагүй болохоос чадвартай юм бэлээ. Улам хичээгээрэй. Үүнийг сонсоод төвшин чихэндээ итгэж чадсангүй хоолойн зангираад ирэхэд бушуухан дарганд бодлоо өөрчилж өгье хэмээн санаад. Танд үнэхээр баярлаа. Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Анхныхаа цалин авахаар таныг заавал хоолнд оруулнаа. Чи амлсан шүү. Жинхэлж гисэн гэд мартав да. Уулзна гэчгээд одоо хүртэл уулзаагүй л байгаа. Гэдгээ мартаагүй үз. Үгүй дээ, юу боллоо гэж ийм ямиг мартах вүлээ. Ерөөсөө инgi. Өнөөдөр чи намайг дайл. Би завтай. Өнөөдөр үү? Уучлаарай, би өнөөдрийн хувьд боломжгүй л дээ. Яадаг вүлээ? Тэр харж гэнэ үү? Үнэхээр баярлж байсан болвол ямар ч ажил байсан хойш тавихгүй шүү. Нөгөө юу үнэндээ надад яг өнөөдөр мөнгө жаахан таар байдаг. Заавал гадуур явж их мөнгө өрөөд юу ийх вэ? Хоёулаа танаад л жоохон ууж идээ суучхад болох нь шүү. Хэрвээ сэтгэлээ байл гээд өөдөөс нь татгалзахын аргагүй харцаар харах нь тэр. Дарга үнэндээ би айлын хажуу өрөөнд суудгийн 2 настай хүн байдаг. Элдв дуу чимээ гаргаж болохгүй. Бас анхнаасаа гаднаас найз нөхдөд авчрахгүй гэж гэрээ хийсэн болохоор яадаг вүлээ? Тийм үү. Тэгэд чи айлын хажуу өрөөнд суудаг хэрнээ тийм гэж харагдахгүй л байдаг да. Арай чи надаар тоглоом хийгээд байна уу? Хэмээн хоолойгоо жаахан ширүүлэн дугарвал өрөөнийх нь нутас дугарав. Ням дугаарыг нь харснаа гараараа гарч болно гэж дахин утсаа авахад төвшин амаа хөдөлгөн баярлалаа хэмээгээд өрөөнөөс гарсан хойноо сая нэг уртаар амсгаа авлаа. Ажил тарах цаг хэдийн болчихсон. Өрөөнийх нь хэд ихнээсээ явсаар төвшинг аваалгоотой тайлангуудыг шалгаад яваарай гэсэн болохоор төвшөнд буухан бөөхөл толгой өөд татгахч цав гарсангүй. Ням явахдаа төвшөнд хуудас цаас өгөөд гарав. Төвшин гайхан цаасыг дэлгэн уншвал өнөөдөр 21 цаг гэхэд хоошоо яваад арсантай гүүр хүрэхийн өмнө нэг дэм бодол байгаа. Тэнд хүрээд ирээрэй. Ямар ч ажилтай байсан зохицуул. Би чамайг 21:10 хүртэл хүлээн. Ирэхгүй бол жинхлэх тухай яриа дахин ярих болно. Гэсэн байхыг төвшин байн уншин тэр мөртөө цагаа харан сууна. Цаг 20 цагийг зааж байлаа. Шийдвэр гаргаж чадахгүй суусаар л. Өөрийнхөө чадлаар өнөөдрийг хүртэл явснаа бодохоор бардам зан нь хөдөлгөхгүй. Харин цаашдаа яахыгаа бодохоор гүйгээд очмоор ёстой л ацсан шалаанд орон сууна. Нөгөө шалгаж дуусгах гэсэн тайлангууд нь түүнд ойлгоход охгүй бүр хэцүү болж зовоно. Цаг явсаар 21 цаг заалаа. Төвшин даргийнхаа бичиж өгсөн зургсыг харин санаа алдан босоод өрөөн дотоороо холхиж байснаа гадуур хөрмөө өмсөн өрөөнөөсөө гарлаа. Ням дэм буудлын өрөөнд мөн л шараарыг шимэнгээ цагаа харан хэвтэн. Цаг дөхөх тусам сандран арай олохгүй байгаа юм болов хэмээн бодоод өвдөнд очин хүлэн авахчаас хүн сурж ирсэн эсхийг асуувал үгүй гэдэг хариулт сонсов. Холбоо барих ямар ч аргагүй тэрээр гадаа гарan тамхилангаа хажуугаар нь зүрх хүмүүрийг харан байж атан холхино. Цаг аль хэдийн 21:50 болов. Төвшин ирээгүй л байв.
Тэрээр гайхан таксиг хөлөглөн ажил дээрээ очивол төвшингийн өрөөний цонх гэрэлтэй байсанд олон ч бодолгүй дотвош орвол төвшин ширээнийхээ ард толгой өндийг цаавгүй суугаа харагдахад бутаж гарan хажуугийн гуанзнаас гулааш мантуутай савлуулан буцан явлаа. Төвшин даргынхаа өгсөн зурвсыг барин гадаа салхинд гарав. Тэрээр нүдээ анан хүүтийн салхинд дэлбүүлэн хэсэг зогсож байгаад өнөөх бардам зан нь хөдлөн шидэмгийн наргагүй зормсыг уран халаасандаа хийгээд бугын цагаа тайлан мөн халаасандаа хийгээд шидэмгийн гэгч нь буцан ажилдаа орж хийж байснаа үргэлжлүүлэхэд салхинд гараад толгойн сэргснээ хүү нэгэн бол шийдэж чадахгүй байсан асуудлаа шийдсэндээ санаа амарсны хүү урамтай нарахгүй гараас нь гарахгүй байсан ажлууд нь урагшилж тэгэх тусам улам улааран суусаар. Төвшин ээхүү ажилдаа улааран сууж байтал гинт хаалга дуурахад нь бондгосгийн зочин харвал ням зогсож байх нь тэр. Дарга та чинь би харин ажил ихтэй байгаад хэмээн хойно нурд нь оруулан сандран хэлбэл ням хөмсгөө зангитан муухай харж байснаа. Тэнийг юм уу чи? Ажил хэдий чухал байлаач өөрийгөө бодооч юу ч хийдэггүй байгаа та. Мань хоол. Баярлаа. Би үнэхээр очиж амжсангүй. Тэр яадгийн чамайг ингэ суучих болов уу гэж би албаар дуудсан. Өөр юм байхгүй. Наад хоолоо хурдээд би хүлээжээ. Тэгээд хүргээд өгье. Гээд өрөөндөө ороход төвшин юу хэлэхээ мэдэхгүй анхуутаага хүнээр тэр тусмаа эрэгтэй хүнээр халамжлуулж байгаа болохоор нулимс нь өөрийн ирэхгүй гарчих гээд байв. Хоолой эдэнгээ нулимсаа залгиж байгаад бутаандаа хахад цацтал ням гүүжрэн ус өгөөд хүү чи хэдэн настай болоод өөрөө ч усаа аваад уучрах чадахгүй байгаа юм. Маа. Баярлаа дарга. Би харин за олон үгээр яах вэ? Наад хоолоо л тайван идэж үз. Хөө чи ямар их хийгээгүй. Одоо болно. Бусдыг нөгөө дээр хэлэг. Ингээд ширээн дээрх цааснуудыг хамж аван өрөөндөө орчив. Төвшин харин энэ удаа тайван хоолоо эдэнгээ даргынхаа хөдөлгөөн бүрийг ажин тэрүүхэндээ шоолон жуумалзан сууна. Удалгүй ням өрөөнөөсөө гараад би гадаа машин түлээжээ. Битгий бас алга болоод намайг эрэл сурал хэлгээд дээ. Жижигэр юу ч гэж бодох юм. Би чинь мууч үгүй хэлцийн дарга хүн шүү. Химэн нэг л дотн энгийн хөрнөө сэтгэл татам инээмсэглээд төрүүлээд гарав. Төвшин харин энэ удаа олон юм бодож танилцэлгүй бушуухан үлдсэн юм янзлаад гэрлээ унтраа араас нь гарав. Хотын гудамжаар хөдөлгөөн гүйцэд татраагүй аж. Зохиолын дуу машинд нь явхад ням даган дуулж харин төвшин чимээгүйхэн даргынхаа дуулахыг сонсон нүдэ анан тушилгээ налан явна. Ням хажуу тийш гарснаа хөгжмөн аажуухан болгон дохиогоо өгөн замын хажуу тийш зогсоод машинаасаа буун төвшингийн сандлыг аргачлуулж өгөх агшинд хийнх нь халуун амьсгал давхцсан мэдрэгдэх нь тэр. Төвшин энэ бүхнийг мэдрэхийн сацуу хөөхөн насны омголон хөсөл овлцсон зүрх нь хурдан цоглон амьсгаан давхцаад ирэхэд түүнийгээ мэдэгдэчихвээ гэсэндээ худлаа унтагч болгон яргалаад буруу тийшээ харчихв. Харин ням сандлыг нь аргачлуулан суудлын бүсийг нь тааж байхдаа санамсаргүй хөхөнд нь хүрэхэд боловсрч гүйцсэн жимс шиг жижигхэн боловч хатуу хөхөн нь түүний дур хүслийг өдөөхөд бушуухан холон хаалгыг нь хаагаад салгалсан гараар тамхи гархан асаах гэж асаагаараа хэд даран байж сая нэг асаагаад утаагаас унаглуулан гарган дээж харан уртаар амьсгаа авсны дараа л нэг уужирч өөрийгөө инээмсэглэн шоолгоод эргэж харвал төвшин эргэж харсан чигтээ хөдлөлгүй хэвтэх харагдав. Нам машинаасаа төвшин дуудаад "Төвшөө сэрээрээ танаа хааны яана унтчихсан байж тээ хааны явна дарга гандаа орох гэж байна. За би 5 шар орно. Хөөх чи тийм холоос ажилдаа явд юм уу? Надад олдсон нь л энэ бүтэхгүй. Тэгээд л чи ажил дээр хоноо унжаа ажиллаад байт юм бэ штэ. Гүү сурах мэгтэй болохоор л ухамцаар адил ороо олчтий. Тийм бол сайн л байна. Танаа хоёр одоо унтчихсан байгаа юу? Ааха. Тэд 22 цаг гээд л орондоо ордог. Харин өглөө 5 цаг өнгөрөөс ирчдэг болохоор надад амар байдгийн. Зөөз. Одоо тэгээд ороод зүгээр үү? Зүгээрээ яавал гэж угаасаа надад түлхүүр байгаа. Миний өөрөө наананд болохоор тэд учиргүй чанга чимээ гаргачихгүй л сэрэхгүй л дээ. За.
Ням хэсэг чимээгүй байснаа гэрээг нь гадаа заалган ирээд төвшин буух хөтөл гараас нь барин царайчилсан харсаар хараад "Төвшөө, намайг зөвөр ойлгоорой. Адилхан залуу улс байна. Юун төлөө хүнд чинь яар гэж хэл ойлгох гэж тарих байдаг үлээ. Хоёулаа хамт танаад оръё. Болох уу?" "Та чинь юу яриад байна? Арай юу гэж би чамайг яавал гэж оролдох байсан бол зөндөө л хугацаа боломж байлаа. Гараач хүргээгүйг минь бодоорой. Оюутан байхад чинь дадлахаар ирэхэд л би дарга гэд чамайг яаж л олох байсан юм шүү. Хэрвээ тийм хүсэл байсан бол." "Тийм л дээ. Тэгтэл манайх жижигхэн орж байхгүй штэ. Зүгээрээ тэр яадгийн би бас хөгшин аав ээжтэйгээ амьдардаг. Ялгаа нь тэд намайг хаалга тор хийх чимээ нээрэсэрчдгийг. Тэрний оронд очихгүй байвал амар." "Та эхнэргүй мүү?" "Эхнэр авах цав гараагүй юм да. За тэгэд яах вэ? Хамт орж болох уу?" Би үнэндээ юу гэхээ мэдэхгүй байна дарга. Нэг л сонин битгий ажлын бус цагаар дарга гэдээ л та. Адилхан залуу хүмүүс гэж би хэлсэн биз дээ. Химээгээд гарыг нь тавин машинаас буухад төвшинч даган бууж тэд шивнэлдэн ярсаар төвшингийн дорлоо. Орондоо орон ортол тэд зөвхөн бичгээр ярин ямар ч дуу гаргасангүй. Төвшин анхудаага эр хүнтэй хамт унтах гэж байгаа да. Яагаад ч юм айх шиг баярлах шиг нэг бол догтлоод ч байгаа юм шиг санагдан хөлн яг л өвлөн дээр бүжиж байгаа мэт хөнгөн түүнийг дагаад сэтгэл нь ч нялхаран урд өмнө нь амсаж үзээгүй таашаалыг өдрөх гэж байгаа мэт болоход орондоо орч чадалгүй харанхууд ханаа налан сууна. Харин ням түүний энэ байдлыг цонхны цаанаас тусах сарны туяан дажин байснаа гараас нь татан хажуудаа хэвдүүлв. Төвшөнд энэ бүхнийг эсэргүүцэх хүсэл байсангүй. Тэнхэлж байсангүй. Ням толгой даагуур нь нэг гараа оруулан дэрлүүлээд нөгөө гараараа дээш гаран хэвдэх төвшингийн хөхийг барин халуун амьсгалаараа төөнөн аажуухан унсна. Төвшин харин энэ бүхний нэггүй санагдахад биеэ татан аваад чихэнд нь аажуухан "Дарга болохгүй хаа. Би бэлэн биш байна." "Юу нь бэлэн биш гэж?" хэмээн ням амьсгаадан асуугаад хүзүүн дээр нь унсгад төвшин яг л тогонд цохиулсан айтай татус хийснэ. Би үзээгүй." "Юу үзээгүй гэж?" "Нөгөө юу л та. Эр хүнд тэрүүлж өө. Нэг бол өнсөөлж өө. Аль нь? Одоо л үзчих. Би амлаж байна. Чи надад үнэхээр их таалагддаг. Бүр дадлагын оюутан гээд анх ирэхэд чинь харсан цагаас л чи надад таалагдсан. Би миний заяаныхан нэрсэн гэж хүртэл ээжтэй хэлж баярлуулсан. Чамайг би яагаад арилаар таардыг мэдхүү. Би чамтай илүү олон цаг хамт байхыг хүссэндээ тэр. Бусад хүмүүсийн амны бай болохгүй гэсэндээ тэр. Яг энэ өдрийн шиг боломж гарахыг хүлээсэндээ тэр. Ойлгож байна уу Төшөө? Би чамд хайртай болчихсон. Анх хараад л хайрлсан. Дурлаач үгүй шууд л хайрлсан. Би хэдий хүртэл хүлээх ёстой юм бэ? Би өнөөдөр чамайг эзэмдэхгүй. Зүгээр л эрхлүүлмээр байна. Бас хайртай хүүхний тэрвэрч унтмаар байна. Чамайг өөрөө хүссэн үед чинь чамтай харьцаанд орно гэж амлаж байна. Гэтэл хаалганых нь хажуугаар хүлийн чимээ гарахад хоёул хүнжил дотроо шурган орох агшинд уруулууд шүргэлцэн авах үед хинхэн нь юу ч яриалгүй чимээгүйхэн унсэлцэн орчлонгоос тасарлаа. Энэ шөнө ням төвшөнд залуу хүний амнаас гарах хайрын балыг цутгасаар харин төвшин гинэт болоод байгаа бүхнээ ойлгож чадалгүй сайхан чимшиг эвгүй чимшиг байсаар унтаж чадсангүй өглөөтэй залгав. Төвшин хоёр хүүхнээ сэрэх цагийг мэдэх болохоор төрүүлэн намыг сэрэн өөрөө гарч харуултаад баригдалгүйхэн шиг гаргав. Намыг гаргаад төвшин гэтэн өрөөндөө орон хаалгаа хаагүй үгүй юу хажуу өрөөнөөс өвгний ханайхтуу гархан тэр. Энэ чимээ бол энэ гэрт өглөө болсныг илтгэх сэрүүлгэл гэсэн үг аж. Төвшин басан ороо хураагаад өглөөний бэлтгэлээ хийсээр энэ удаа яаран тэмүүлэх сэтгэлтэй ажилдаа явлаа. Ажил дээрээ өртөл нам ирээгүй байсан тул сая санаа намран нүрийг нь яаж харна гэхээс байж адан
Дээрээс нь урд шөнийн явдал нь бодогдсон уруулан чимчгэнэг төдийд жаргалтай нэмсэглэл нүүрэнд нь тодрон түүнийгээ мэдэгдүүлэхгүй гэсэндээ ажлаа хийгч болон сууж байтал өдрийн цайны цагаар ням саяны гэрв. Өрөөндөө орохын өмнө бусадтай хандан сая хурал дээр ярьсан асуудлыг бүгдэд танилцуулах болохоор цайндаа оршиход бүгд ороод ирээрэй. Тий, төшөө. Чи өчигдрийн шалгасан тайлангуудаа аваад ир. Үлдснийг нь та нар хувааж аваа шалга. Нэг хамт олон байж шинэ гишүүнгээд бүх ажлаа өгч болохгүй үсттэй. Хэмээгээд өрөөндөө ороход төвшин өөрийн нэрэхгүй баярлсан сэтгэлээ дарж ятан шалгасан баримтуудаа тэврэн өрөөнд нь орлоо. Өрөөнд ороод тэд тайлан хэлэлцэж байгаа мэт хэд хэдэн тайлан дэлгэн тавьснаа нэм балаараа ширээгээ тогшин ядраагүй үсттэй. Үгүй. Урчин ямар гинтийн сайхан байваа. Би энэ мөчийг мөн ч их хүлээсэн. Болдог бол яг одоо ингээтэл суугаад л баймаар байна. Даанч хүмүүсийн яриа хардлага гэж бидний тааварлашгүй муухай юм бэ. Би өнөөдөр дахиад очиж болох уу? Мэдэхгүй. За. Энэ дутуу байна. Дахин шалга гээд өөдөөс нь худлаа тайлан шидтэл төвшин бас л ингэн чинээ санаагүй байсан тул газраар нэг тарсан тайлангаа хамж авах хооронд ширээний ард сууж байсан юм балаа амандаа аваачин хазангаа бусад харагдуулахгүй гэсэндээ шүднийхээ завсраар би өнөөш нь очиж шүү. Төвшин өнөөдөр бараг анх удаага ажилласаа эрт гарав. Бушуухан харж ороо нямд хоол хийж өгмөр санагдаж байсан болохоор энэ. Тэрээр дэлгүүр орог хэдэн хүнс аваад гэртээ ирвэл хоёр хөгшин голын дэлээ өмсчихсэн том хүн нэрчгсэн тэд гарах гэж байв. Ашгүй чи өнөөдөр мэдсэн юм шиг эртэрлээ. Би аав ээж хоёрыг авч явах гэж байсан. За манай хоёр гоёод хаа өрхөн вэ? Гээд инээхэд эмгэн. Хүү бит хоёрыг авч явж хүүгийнхээ концертыг үзүүлнэ гинэ. Ач хүү минь анхны тоглолтоо хийх гэж байгаа юм. Чи хамт явах уу? Зүгээр дээ баярлаа. Би язгуур урлыг ямар сайн мэдэх вүш. Ганц өдөр ажил гайгүй их таарсан дээрээ жаахан амарч угаалга гэдэг юм уу? Та хоёр минь угаах юмнуудаа хийчихсэн үү? Баярлаа охин минь. Бид хоёр ч чиний ачаар хувцас ааж угаахаа байлаа да. Гээд эмгэн инээхэд хүүн. Та хоёр ч харин ч сайн охинтой болчихсон юм шүү. Төшөө чамд их баярлж байгаа шүү. Биднийг орлоод аав ээжэд минь хайтай байгаад өнөөдөр ах нь аав ээжигээ гэртээ авч хонно. Тоглолт дуусаад бид жаахан цайллага маягийн хийх санаатай. Тэгэд ороод чих болохоор нааш цааш явуулаад яах вэ? Зүгээр үсттэй. Юу ярина вэ? Харин ч манай хоёр гэрээс гардаггүй жаахан уйдаад ах шиг байсаа ашгүй дээ. Би ч хань болох нь маруухан да. Сайхан төгсөөд ажилд ороод дээрээс нь жинхэлжих санаатай. Ажилдаа гарших гэж илүү цагаар суусаар шөндөөл баг ирж хандах юм байна. За тэгвэл бид гурав явлаа. Цагч нэлээд өгчгөж баяртай. Баяртай. Та хоёр минь сайхан музейд ирээрээ. Баяртай. Маргааш ажлаасаа эртхэн ирж байгаад зөндөө сонин сонсноо. Баяртай. Химэн хаалгаар гаргаж өгөөд төвжин бариулаа барин эргэж харж хэсэг зогсож байснаа. Химэн ганцаараа баярлсан хүнээ сэтгэл ийм байдаг болов уу гэмээр орилж байснаа. Бушуухан хоол хийхээр ажилдаа орлоо. Хоол хийнгээ гал тогооныхоо цонхоор нямыг харуулдана. Заримдаа тагтан дээрээ гаран харуулдан цагаа байн харах нь түүнд жаргалтай юм шиг санагдасныг нуух юм. Цаг 21 цаг өнгөрч байхад танил машин саяныг үзэгдэв. Төвшин түлхүүрээ аван углаартайгаа өөдөөс нь гарахаар сандран хаалгаа түгжих гээд түлхүүрнийхээ нүхээ олж ятан мөнгнэж саяныг түгжээд шатаар алгасан том харайн гүйсээр гараад иртэл ням машиныхаа урд хоёр гараа халаасандаа хийн яг л жаахан хөвгүүн шиг аль цонхыг нь мэдэхгүй болохоор дэмийл эсгэрэн зогсож байтал үсэн нар зайж халаа дэвэлдрэгсэн углаартай хөөхөн төөний өөдөөс гуйхан холгүй ирж байх нь үнэхээр инээдтэй харагдсанд тэсэлгүй инээдээ барьж ятан инээгээд хоёр гараа тосон тэрвэрч авахаар машинаа налан түүнийг инээмсэглэн өгтөв. Төвшин яг л ямар нэг уралдаан тэмцээнд төрүүлэн хамгийн түрүүнд аавдаа гайхуулан төрүүлж байгаа хүүхэд шиг амьсгаадан нэрэн ингэрт нь наалдвал
Ням улам чангаар инээн үсийг нь нэлбэн духан дээр нь зөөлөн үнсээд элгэндээ тэврэн тайвшруулав. Миний охин намайг ирнэ гэд харуулдаж байсан юм уу? Үгүй хараа нөгөө юу химээгээд улаагаад ирсэн хацраа хоёр гараараа дартал. Гүй хараа нөгөө юу гэж би өнөөдөр гэртээ ганцаараа хонно. Манай хоёр ач хүүгийнхээ тоглолтыг үзээд хүүгиндээ хоноод ирнэ гэд явчлаа. Хөөх нэрээ юу? Тэгвэл юугаа үлээсэн юм? Химэн гарыг нь шүүрэн хөтлөөд шат алгасан гүйхэд төвшин амсгаацсан ч орцоор дүүрэн жаргалтай хинээс ч юунаас ч имээлгүй инээсээр гэрээхийн хаалгыг онгойлгохоор түлхүүрээ хийж ядна. Харин ням араас нь тэврэн хайртайгаа үнсэн архилуулсээр хоёул сайн нэг гэртээ ороод энэ удаа хинээс ч нуугдах дуугаа идэх шаардлага байсангүй. Зөвхөн тэр хоёр л энэ орчин дээр байгаа мэт ойрлогдсон эрхлэлцээр залуу насны халуун жаргалдаа хамтдаа шумбан цэнгэлээ. Төвшин урд өмнө хизээж амсаж үзээгүй хайрын амтыг амсан түүндээ бялуурн жаргалтай явна. Ням үнэхээр халамжтай дээр бас их мэдрэмжтэй аж. Тэр хоёр төвшингийн герт нууцаар орон хамтдаа орондоо хэвтэн эрхлэлтэн сайхан бүхнээ харамгүй ярих мөчүүдл хамгийн сайхан нь байдаг байв. Ажил дээр харин бусдаас нуугдан сэмээрхэн ажлын шугамар төвшин хаяа өрөөнд нь орон танилцуулж байхдаа л дотно. Босод үед жирийн л дарга ажилтны шугамар төв харьцгаана. Төвшин хайртай дуртай хоолыг нь хийн хүлээсэн ч ням ирдэг цагтаа ирсэнгүй. Гадаа гарч зөндөө хүлээсэн ч нямаас ямар ч сураг байдаггүй. Анх удаага ирнэ гэчгээд ирээгүй болохоор төвшин яагаад ч юм хөнгөн гонигт хүлэгдэн түмэн бодолд эергдэн орондоо хэвтэнэ. Нямын дэрлэж унтдаг дэрнээс түүнийх нь үнэртгэд төвшин энгэртээ тэврэн тэр бүр гараад байдаггүй нулимсаа хүртэл унаглаа. Ням минь, хайрт минь, чи урд нь хизээч ингэж байгаагүй. Юу болсон юм бол? Аав ээж нь гайгүй байгаа. Нэрэн чинь настай хүмүүс байдаг гэсэн. Би ч гэж дүүрчихсэн ах юм да. Хүний аав ээжийг бодож санаа зовж байж өөрийнхөө ээжийг дурсах ч үгүй. Арайч тий. Ээж минь, охин нь сайн байгаа. Амралтаа авахаараа таньдаагүйгээд л очино. Сайхан ах ирээд явсан болохоор та минь миний талаар бүгдийг сонссон байх. Ийхүү элдв бодол бодсоор нэг мэтгэнээ бүхлээрээ унтчихсан байв. Төвшин нутагтаа нөгөө л сайхан гол дээрээ ах эгч нартайгаа тоглон байтал том могоо аавынхан дэргэд цагиргалан хэвтэж байна гин. Төвшин могоог харчгаад ааваа химэн хичнээн дуудсан ч аав нь харахгүй байна гин. Төвшин дахин ааваа химэн орилсоор сая нойрносоо сэрв. Бүхлээрээ унтсандаа тэрөө нэг бол зүүдэлсэн зүуднээсээ болсноо би нэг л тоохгүй чилсэн байсанд босож сунaan ариун цэврийн өрөө орчхоод цонхоороо хардал нямын машин харагцсангүйд урамгийнхэн санаа алдаад орондоо орлоо. Маргааш нь ажил дээрээ үүрэглэн суухдаа нямын өрөөлөө харсан ч ирээгүй л байв. Тэр өдрөөч маргааш нь ч нөгөөдөр нь ч гээд нямаас ямар ч сураггүй 7 хоног. Мэдэн бодлон ажлынхаа хүнээс асуутал дарга амралтаа авсан гэсэн гэхийг сонсоод урам нь хугарав. Очиж уулзъя гэд гэрээг нь мэдэхгүй, ядаж холбоо барих гэрийнхэн утасны дугаарыг мэдэхгүй, ёстой л санахын жаргал ч юм уу, зовлон ч юм уу эдлэн өдөр хоногийг өнгөрөөн байна. Гэнэт ихээр өсөж байснаа мэдэн хоол идэхээр цааны газарт орвол хаахарсан тосны ихүүн үнэр дотор нь муухай оргин тэнд сууж чадсангүй бушуухан гарав. Байгууллагынхаа нэмждээр очим сайн байна уу чи? Миний толгой маш их өвдөөд дотор муухай оргиод юм идэж чадахгүй байна. Надад юм өгөөч. Даралт чинь зүгээр үү? Алив хэмээгээд даралтны аппаратаа гарган чагнуураа чихэндээ хийн даралтыг нь үдэж байснаа. Даралт хэдтэй байдаг вэ? Мэдхгүй би үтүүлж үзээгүй. 90-60 байна. Чиний насанд бол хэвэндээ хэмээгээд үзэлхээ өргөлдүүлж байснаа. Төвшин минь чи эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх болсон юм шиг байна. Юу гэсэн үг юм чи? Би яагаад эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх вүлээ? Химэн асууж байхдаа дотроо бол арай хөөгдтэй болсон юм биш байгаа. Химэн бодохын сацуу яагаад ч юм хамаг цус нь хөөрөн баярлаад ирвэл эмч өөдөөс нь инээмсэглэн хараад тийм ээ
Чи минь жирэмсэн болсон юм шиг байна да. Чиний ярьж байгаа өвчнөө шалтгаан болон үзэлгийн дунд юм чин тийм л гэж бодлоо. За амчээ, би яг одоо яваад үзүүлээд ирээ. Төвшин өрөөндөө очин ахлагчтай бие өвдөөд хэмээн эмчийнхээ бичиж өгсөн бичгийг үзүүлээд ажлаасаа гарахтаа дотроо нэрэ замаараа банк ороод нөгөө газрын мөнгийг шилжүүлчихээ хэмээн бодон шүүгээгээ түлхүүрдэн онгойлгоод нэгэн газрын тушаах хөстэй байсан мөнгийг аваад гарлаа. Зөв айл байрлах хувийн эмэгтэйчүүдийн эмнэлгийн өрөөнд төвшин эмчтэй ярин сууна. Эмчээ, тэгэхэр үнэн юм уу? Би итгэхгүй байна. Тийм ээ, чи жирэмсэн болсон байна. Үзэлгэр нарийн сайн мэддэхгүй байсан ч тестээр үзсэн чинь батлагдлаа. Баяр хүргэе. Баярлалаа эмчээ. Тэгвэл би өнөөдөр нөхөртөө гинтийн бэлэг барих нэ. Ямар сайхан юм бэ? Тэгдээд өмнө. За баяртай. Төвшин баяртай гэсээр эмнэлгээс ад жаргалын гэрэл цацруулсаар гидсэн дээрээ алгаараа зөөвүүлэн дараад миний хүү, ээжийн хүү. Ингэж дуутна гэхээр ямар сони юм бэ? Ням минь баяр хүргэе. Чи минь аа болох нь. Өнөөдөр чи манад ирэх болвоо. Хизээ ирэх юм бол доо чи минь. Ээж хүү хоёр аавыгаа мөн ч хүлээж байна да. Тэрээр сайхан бүхнийг ургуулan бодон ирээдүйгээ амьдралаа төсөөлсөөр гэртээ ирлээ. Ням ярих үгүй нь мэддэхгүй байсан ч төвшин яагаад ч баярлан түүндээ дуртай хоолыг нь хийн хүлээн. Энэ өдрөөс 3 өдрийн дараа гадаан танил эсгэрээ дуулдах нь тэр. Төвшин цоохороо харвал ням машингүй жаахан говьлон эсгэрэн зогсох нь харагдахад төвшин бошуухан гэрээс гарan суурснараа гуйх гэснээ хөвлөдөө байгаа өрөө бодон нам заан алхасаар хайрт дээрээ очлоо. Миний хайраа, уучлаарай. Хайрын сохтуу байгаа шүү. Чи муухай. Яас удаа алуу болдсон бэ? Хайрын гинтээ ажил гараад чамаагаа их сонсаа химээгээд тэрэн унсгэд төвшин инээмсэглэн суган даагуур нь гараа оруулан тэрсэн чихтэй чихэнд нь нааж явахнаар чим наа болох нь ёо чи сая юу гэсэн бэ? Ням үүнийг сонсоод төвшин тэрж байсан гараа аван хоёр мөрнөөс нь барин нүдрүү нэгслэн харвал төвшин давтан чим наа болох нь баяр хүргэе. Юу яриад байна? Хэн аа болно гэж? Би ч ирсэн болчихож саяхан л мэдлээ. Үүнийг сонсоод ням газар суун тусам доош хоёр хөл дээрээ явган суун толгойтой өвснээсээ хоёр гараараа базан юу ч хэлэлгүй хэсэг суув. Төвшин түүний энэ байдлыг хараад маш ихээр гайхан баламгдав. Ням хөөхөдтэй болох нь гэдгээ сонсоод өөртөө надад баярлах байх гэж бодож мөн аав ээжтэй танилцсан гэрт нь хамтдаа амьдрна. Дахиж айлын хажуу өрөөнд хүний ирэхээр байхгүй хэмээн мөрөөдөж байсан бүхэн нь хормын төдий замхраад ирэхэд гэнэт түүний бардам зананд хөдөн дуугаа төв болгоод чи баярлахгүй юм тийм ээ нэмэ. Ням хариу дугарсангүй доош гарan суусаар төвшин асуултаа дахин давтан асуусан ч ням дугарсангүй. Тэгэж төвшингийн төвчээр барагдахын даваан дээр ням өндөйн босоод нулимс цэлгэлсэн нүдээ хоёр гараараа арчаад шулуудсан бололтой. Төвшин минь надад итгээрэй. Би чамд үнэхээр хайртай. Тэгтээ хөөхөдтэй болж болохгүй. Яагаад? Худлаа ярьсан буучлаарай. Би чамд яаж хэлэхээ мэдэхгүй байна. Үүнийдээ би эхнэр хөөхөдтэй. Сая хэд хоногийн өмнө манай эхнэр амарчаад миний хүүхд төрүүлж өгсөн. Би эхнэрээ жирэмсэн байх хооронд чамд хайртай. Төвшин харин үүнийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Эргэж ч харалгүй алхахтаа говьж яваа хөлөө мэдэгдүүлэхгүй гэсэндээ хоёр гараа тасаатхан хойноос нь уурлал гуйн нэрээр нь дуудах арчаагүй рин шалчгалсан дууг сонсхийг хүсээгүй дээ хамаг хурдаараа гүйсээр гэртээ орлоо. Төвшин гэртээ ороод ямар ч шийдвэр гаргаж чадахгүй мухардан яагаад хизээ хаана алдснаа болохоор ботол дарагдан сууна. Би юуг буруу хийсэн болоод ингэж байгаа юм бэ нэмэ? Чи надад хайртай байсан гэдэг үг. Надад гаргадаг байсан халамж, сэтгэл бүгд худлаа байсан гэж юу? Арайч дээ. Би 20 нас хүрээгүй жирэмсэн болцоход ээж болно гэж баярлаж байсныг яа.
Аавч тэр чийч тэр ер нь яагаад юм байд юм бэ? Би одоо яасан дээр вэ? Чи ихнэрээ жирэмсэн байх хооронд л намайг зүгээр л ашиглаж байсан гэж юу? Бодхоос л гомдох юм. Новш гэж. Би нэг шийдвэл тэр чигтээ шийдэж чадна. Нэг бол би энэ хүүхдийг ахуулах. Үгүй бол хүүхдээ төрүүлээд гэрт чинь очиж чиний амьдралыг буснуулах хоёр л зам байна. Бодит байдал дээр бодоод үзвэл би өөрөө айлын хажуу өрөө төрөөсөлж суудаг. Дөнгөж ажилд орсон. Дээрээс нь нас минь бага болохоор хүүхдээ ганцаараа төрүүлэн өсгөж чадах болов. Жирэмсэн байна гэж бодоод үзэхэд гэдэс томрох тусам би ажил хийж чадахгүй. Энэ хоёр ч намайг явуулах бах. Тэр үед би яах вүлээ? Яасан дээр вэ? Төвшин шийдвэр гаргаж чадахгүй өрөөнд дотуураа өөртөөгөө ярин холбож байтал байгууллагын тушаах ёстой мөнгө цахилгааныг нь татаагүй цүнхнийх нь завсраар харагдахад олон ч юм бодолгүй шийдвэрээ гаргав. Маргааш нь өглөө босоод ажилдаа явсангүй. Харин хайж байгаад нэгэн хувийн эмнэлэгт өр хөндүүлэхээр хүлээн сууна. Төвшингийн нас залуу дээрээс нь өөрөө л шийдвэрээ гаргадаг зан нь түүнийг өр хөндүүлэх гэсэн сонголтын дээр хатуу зогсов. Анх удаага жирэмсэн болсон ч үрээ хүн болгон төрүүлэх хувь байсангүй тавиландаа гомдон нулимсаа залхин байж өөрөөсөө л гарч болох зориг төвчээрээ гарган өр хөндүүлв. Тэгэж өвдөн чинээ үнэндээ салсангүй. Өр хөндүүлчгээд ажил дээрээ очно гэж байсан ч бүх бие нь шархиран зүрхэнч тэсгүүе бацлан бэрх байсан тул гэрлүүгээ такси барин явлаа. Хамаг бие нь дагжин чичирч байсан ч Төвшин арай ихэн хаалгаа онгойлгон орвол хоёр хөгшин гадагшаа гарах гэж бай бололтой хувцаа өмссөн байв. Төвшин шүдээ зүүн инээмээр айдаад та хоёр гарах гэж байгаа мó? Тийм ээ. Хүү бит хоёрыг суулаад амраана гэд эрхийн бичиг хүртэл авчхаж. Оо за. Төвшинд өмнөндөө ярахч нэгэл байсангүй тул гутлаа тайлан өрөөлөгөө явах гэтэл эмгэн. Төвшин минь би чинь зүгээр үү? Наад царай чинь цаан хөөчхөж. Харин би өгдөөд ажил дээрээс чөлөө аваад ирлээ. Хаалаа. Эмчид үзүүлсэн үү? Алив химэн гараараа духан дээр нь дарж үзээд халуурч байна штэ. Манад чинь халууны юм юу лээ? Химэн майжгнан эмийн сангаа гаргахаар явах гэтэл Төвшин. Зүгээр ажаа би замаараа юм авчихсан. Та хоёроо гаргаж өгч чадахгүй нь уучлаарай. Зүгээр эмээ уугаад сайхан халуун хүнжилтээ ороод хэвт бит хоёр яах вэ? За сайхан амраад ирээрээ. Баяртай. Төвшин хоёр хөгшнийг гаргаад юм идэх хүсэлж тэнхэлж байгаагүй болохоор эмчийн хэлснээр бөөгөл арайхийн буцалхан гараад өрөөндөө орж орондоо орлоо. Ням ажлынхаа хаалгаар орохдоо хэн нэгнээс далжих мэд нүүрэнд нь найдас хурхан орсонж аз болж Төвшин ирээгүй байв. Нуруугаа цэх болгоод өрөөндөө орохдоо хинт хандаж байгаа нь мэдэгдэхгүй дуугаа чангаруулан Төвшин аажсэ. Ирээгүй дарга. Цаг хэд болж байгаа болоод ирээгүй байдаг үлээ. За ахлах ороод ир. Ням дахин Төвшинг асуусангүй. Төвшин маргааш нь бас ирсэнгүй. Яагаад ч юм муу совин татан гэрийг нь гадаа эсгэрсэн ч гарч ирээгүй тул хэсэг харснаж байгаад харив. Төвшин минь намайг уучлаарай. Би маш муухай юм хийсэн. Муу хүн гэдгээ мэдэж байна. Тэгтээ чи надаас ингэж бөгөөөр явж болохгүй штэ. Чамайг харахгүй байх ямар хэцүү байгааг мэддэг ч болоосаа. Би их нэртэй хайртай. Миний хүүг төрүүлсэн. Гэтэл чамд бас хайртай болчихсон. Чи минь ч бас жимсэн болчихсон гэх юм. Би чамайг хайрласан миний буруу болохоос өөр ч ямар ч буруу надад байхгүй. Би гэр бүлээ сонгосон. Химэн дотроо өөрийгөө өмөрөн бодон суутал ахлах хаалгыг нь тогшин сандарсан байдалтай орж ирээд дарга Төвшингөө сураг байна. Цаадах чинь нөгөө газрын мөнгийг тушаагаагүй байна. Сайн над руу яриад уурлаад буу юм болж байна. Тийм үү? Надтай ярьсаа өвцөн гэсэн. Хэдэн төгрөг үлээ? Намайг та нарт хэлчих гэснийг мартчихаж хэмээгээд төрөвчээ гарган өөрөөсөө мөнгө гарган тушаалгуулв. Харин дотроо Төвшин минь би чамаагаа ямар ч байсан нэг удаа аварлаа. Ажилдаа ирэлтээ. Хэрэг болоод мөнгө өрсөндөө бантаад ирж чадахгүй байгаа юм бол би зохицуулчих та.
Чамайгаа ямар их санаж байна. Ерөөсөө би өнөөдөр ороо танад очин шүү. Хэмээн яг л өөрт нь хэлдэг байсан үгээ энэ удаа өөртөө хэлээд ажилдаа орлоо. Төвшин үр хөндүүлээд дээрэс нь хоол цайн холдон бас болоогүй байгууллагынхаа мөнгийг үрчгсэн хүн бодол дарагдан хэвтэнэ. Эхний өдөр маш их халуурч хамаг биеийн шархиран удаж байсан болохоор тэр тухайгаа бодсонгүй. Ядаж байхад гэртээ ганцаараа байгааг хэлэхүү бүх зүйл түүнд маш хэцүү санагдаж байлаа. Энэ л үед тэртээ олон жилийн өмнө яг ингээд орхиод явсан аавыгаа бодон ээж нь яаж тэсэж гарсныг мэдхийн хувьд өөртөө хатуу шаардлага тавина. Орноосоо босож аяг хаан харшуулыг хийж уухад бүх биенийх нь хүйтэн хөлс гарч саялныг тавираад ирлээ. Яагаад ч юм цоохон дээрээ очин хэн нэгнийг харуулдан зогсно. Хизээш ирэхгүйгээр явсан хүнийг юу ч гордож яана гэж бодож тэгдэм өөрөө мэдлгүй харуултаад байдаг болчихсныг өөрөө ч мэдэхгүй байлаа. Юу хараад байгаагаа ч мэдэхгүй зогсож байтал гинэт танил машин харагдах нь тэр. Төвшин бошуухан хөшгөнийхөө ард нуугдан хүчтэй хурдан цоглох зүрхээ гараараа даран нүүрэнд нь тодроод ирсэн инээмсэглэлийг хормын төдий гашуун нөлмөс хацрыг нь даган урсгаж арилгав. Ням гадаа нь хэсэг эсгэрэн зогсож байгаад явлаа. Төвшин энэ бүхнийг хөшгөнийхөө цаанаас харсаар гараад очих хүсэл байвч бие барин хайртынхаа царайг сүүлчийн удаа гэгшиг харуулсаар явуулав. Маргааш өглөө нямын царайг харсандаа юу, нэг бол халуун нь буусандаа юу, бэйн хөнгөрөн сэргээд ирлээ. Баггүй хугацаанд амьдарч байсан өрөөгөө хичнээн чудаан харж зогссон. Тэгж шийдвэрээ гаргаад өөрийн гэсэн бүхнээ бөөгнүүлэн явхад бэлдэв. Заавал яаж холбоо арьж хэлэх вүлээ? Шууд ингээд орхиод байж болохгүй. Тэр сайхан хүмүүсийн итгэл сэтгэлийг эвдэлтэй биш. Маргааш охиных нь ажил дээр очиж уулзаж учир байдлаа хэлээд бас натураа явах унаа сургалъя да. Ээжээ, охин нь удахгүй тань дээр очлоо. Сэгсгэрч гэсэн ээж минь, цэм хийч гэсэн гэр минь гэдэг үстэй. Ээж дээрээ л очие. Дараа тэгэж байгаад ажилд ороод боломжтой болохоор саяын өрсөн мөнгөө заавал өгнө. Би хүнд өөртөө байх дургүй. Яалч үгүй болцоход л мөнгийг чинь түрхэд гэлжглээ. Уучлаарай. Манайхан намайг юу гэж ярьж бодож байгаа бол муухай хүүхэн байгуулгын мөнгө аваад тэр чигтээ ажиллаа тасаад алга болчлоо л гэж байгаа ах та. Ням ажилдаа орсон болов. Намайг санаж дурсаж байгаа болов. Миний ийм байдалтай байгааг мэдэхгүй. Бас л буруугаар бодчих үү дээ. Хэрэг төгсөн бол над дээр ирнэ гэж үү? Мэдэхгүй. Үнэн дээр яахаач мэдхээ очихлаа. Сайхан нутаг та гэртээ харж ээжтэй л уулзраа гэлж тэндээ түүхний дөө. Баяртай Улаанбаатар минь. Чи надад энэ богинохон хугацаанд олон жаргалтай сайхан дурсамж бас хатууш гэмээр шарахыг үлдээлээ. Баяртай. Маргааш нь Төвшин охиных нь ажил дээр очин яралтай хөдөө явах болчихлоо хэмээн худлаа хэлэн хамтдаа харж байрыг нь хүлээлгэн өгөөд тэр өдрөө нутгийн зөв хөлгийн жолоо заллаа. Даваа гэртээ зээгээ харан хажуугаар нь ойр зуурын юм хийн сууж байтал гинэт охин нь ороод ирэх нь тэр. Хүү ээжээ охин сайн уу? Гинэт ороод ирдэг. Айлв яасан ядрангуй харагдаж байна хэмээгээд үүдэнд хөршсөн мэт зогсох охиныхоо өөдөөс майжганан очим нулимс сэлэгнэн хайр гэрэлтсэн нүдээр инхрийлэн хараад гараа сарваавал Төвшингийн бүх төвчээрийн хүлээс алдран ээжээ хэмээн цорхигэр тал хуйлан ээжтэй тэврүүлэн суун туслаа. Даваа жалгаагүй охиноо сансан сэтгэлээ барьж дийлэлгүй нүүр нүдгүй үнсэн ингэртэй тэврэхэд ээжийнхээ сайхан үнэрийг хичнээн сааснаа Төвшин сая л мэдлээ. Хоёул уйлалдан нэгнээ Төвшин орон дээр очин суутал хүү тэдний уйлах дуунаас айсан бололтой би энд байна гэх шиг хамаг чангаараа уйлахад сая ухаан орсон мэт ээж охин хоёр холдон даваа хөөг эрхлүүлэн тэврэн тайвшруулав. Ээж минь, миний сайхан ээж минь, та минь яасан ч сайхан юм дээ. Би танийгаа ямар их санаваа. Хиш ээжийн жаахан охин, ямар ч их ядраа дээ.
Хоол сайнаасаа холдоод цойхоогоод зөндөө турчсан байна. Ээж нь сайхан гарынхаа шүлийг хийгээд өгье. Хаамарч үз. Гайгүй дээ ээж минь. Замдаа л жаахан ядарлаа. Ээж нь охиноо мэдэлгүй дээ. Наад нүдэнд чинь хурсан гуниг бүгдийг нь хэлээд байна. Харин ажилласаа болж юу, хар хүнээс болж юу? Химээхэд тушин сандран аль нь ч үшээ ээжээ. Би таныгаа гэрээ нутгаа санаад л гүгэдэрлээ. Тэгэлгүй дээ. Хэцүү байвал хүрээд ирэх ээж нь байна. За тэгээд сониохооч на яриад байгаарай. Ярнаа ээжээ. Би эхлээд замынхаа шорооноос салаадах юм. Тэгэлгүй дээ охин минь. Би гэж мөнгөнө хүн юу энэ яарах вэ? Хэсэгтээ сайхан гэртээ амраад. За ээжээ. Манай жаахна ямар том болоо вэ? Халив? Их чи хөөрхөндөө наашир. Химэн дүүгээ тэврэн авах гэтэл хөө гэнэт танихгүй хүн өөрийг нь тэврэх гэхэд бишүүрхэхдээ эмээгийнхэн хормойноос зуурн араар нь орвол даваа. Хүү ихчтэй өнсүүл миний хүү. За яах вэ ээжээ? Тэгэж байгаа дасна үз. Төвшин усан дорон ээжийнхээ гарын хоолыг идээд биеийн нь хөнгөрөн сэтгэл нь тайвшраад ирсэн болохоор ямар таач ээжтэй бүгдийг хэлэхгүй байхаар шийдэн ойр зүрийн юм ярьсаар цаогч нэлээд орой болсон тул унтахаар хэвтлээ. Хар багаасаа унтаж өссөн орон дээрээ хэвтэж байхдаа аавыгаа явсан өдрөөс өнөөдрийн өдрийг хүртэлх бүхнээ бодон инээхтэй инээж гуниглахтай гуниглан байсаар өглөөтэй золгов. Сүүлийн хэдэн жил бараг анхудаага урд шөнийг шиг сэтгэл амар сайхан үндсэнгүй. Хоёр гараа тэнийлгэн сунаагаад бостол танил банштай цайны үнээр хамар цоргихон тэр. Тэрээр унтлахын хувцастайгаа өрөөнөөсөө гүйсээр гарan галтогооны өрөөнд бүхтүүнэн цай самран зогсох ээжийнхээ араас нь очин тэврэн аваад ямар гой үнэртэж байна ээжээ. Би таныхын таасаг үнрийг энэ сайхан цайгч нуухыг хичнээн өдөр хүсснийг та минь мэддэгч болоосаа. Тэгэлгүй дээ охин минь. Одоохон цайг буцаллаа. Яваад хувцас өмсөдөр. Өглөө өгшин ирээд явсаа. Чамайг ирснийг мэдээгүй байна. Өрөөнд ч орж унсахад чи сэрэхгүй байсан шүү. Химээгээд инээх хэлэхэд төвшинч даван инээгээд ажаа намайг юу гэж юм? Юу гэхээ дээ. Их ядарсан бай сайхан амраагаараа гээд хүүг орхих гэснээ аваад явсаа. Ээжийнхээ инхүү ярихыг сонсоод төвшин золтой уйчсангүй өмөлзөөд ирэхэд ээж нь хойр хүршгээд л нэлхэмсаад тэгээд нэлмэс бүлэгнүүлээд өргөлзөөд байдаг юм шүү. Яваад хувцас өмсөдөр өнөөдөр ээжтэйгээ сайхан амарнаа. За ээжээ одоохоо. Төвшин ээжийнхээ гарын байстай сайг оочон уухад хамаг хар хөлсөн асгаран хасар нулаа бутран сууна. Даваа охиныхоо өөдөөс харан өөрийнхөө цайг ярамгүй очин сууснаа төрүүлэн амнын дахиад идэх үү? Үгүй ээжээ зөндөө идчихлээ. Ёстой ойртой ингэж садглаа идээгүй юм байна шүү. Чи чинь ажил хийж байгаа хүн өөрөөсөө яах гэж идэх юм харамлдаг байна. Өдөө том болцоход хүн зовоогоод зүгээр. Биш ээжээ. Гэдэс биш сэтгэлээ цаттал хооллоогүй юм байна гэж байхад. За. Тэгээд ээжтэй хэлэхгүй юм уу? Юу хэлэх гэж? Яагаад гэлэд хүрээд ирснэ? Чи ямар ч шалтгаангүй шантраад хүрээд ирэх хүүхэд биш. Нэг л юм болж, тийм ээ? Химэн өөдөөс нь нуухын аргагүй нүдээр дэвширтэн харахад төвшин энэл харснаас нь айдаг хэвээрээ тул хаанаас эхэлж юуг нь хэлэх талаараа хэсэг бодож байгаад ээжийнхээ өөдөөс мөн харна. Үнэн дээ ээжээ, миний бие өвдөөд би байгууллагын нэг газар тушаах ёстой байсан мөнгийг гэмшилгээндээ хэрэгжилчихсэн. Тэгээд хэд хоног халуураад босож ажилдаа ч явж чадаагүй дээ. Тэр чигтээ үлдсэн мөнгөөр нь зардал хийгээд гэртээ өрөөдөрлөө. Тэгжэл таарна. Юу нөвцөө охин минь? Одоо тэгээд гайгүй юу? Даанч над царайч нэг цанхахгүй байсан. Алив хам тэмлэг авч үзүүлээ. Одоо зүгээрээ ээжээ. Миний өндөөч өвдөөд эмэгтэйчүүдийн эмчилгээ хэлгэж байгаа. Би эмээ аваад ирсэн болохоор санаа зовхон байхгүй. Та нар гэж яасан ч хэврэг юм битээ. Би та 6-аг төрүүлэх гэж худалч хүнд хамрын ханаад ч хүрч байсангүй. Тэр өндөгөвч нь яаж ч өвддгийг мэдэх юм алгаа. Доороосоо дарж явсныхаа л бах та. Охиноч гэсэн мэдэх юм алгаа. Энэ яах вэ ээжээ? Би танаас нэг юм гомоор байна. Тэг юу вэ? Ээжээ, би Улаанбаатар явахгүй.
Та надад хийх ажил байвал олоод өгөх үү? Би Нотлингийн аймд төгссөн юм чинь хаач ямар ч газар ажиллаж чадна. Одоо би хинээсээ асуудаг юм бэлээ. Аавынх нь нэр байна. Сургалъя та. Хичээгээрээ ээж минь. Би ингээд гэрч магаад баймааргүй байна. Одоохондоо ч яхав ах эгч нар надад юм хэлэхгүй. Ер нь тэгээд харь хурцгээд ээжээрээ тэжээлгээд гэртээ гидсэн хэлээд хөвтөд байлтай ш. Тийм ээ. Юуны төлөө 4 жил намын дууг сонслоо. За тэр олон үгээр яахав. Наад би яэл сайн тэнхрүүлээд ав. Ээж нь хитэн хүнтэй очиж уулзаад үзье. Түшин ээживээ гаргаад гэртээ ганцаараа үлдсэн хойноо үлдсэн жаахан бөөгөө гархан аягаан харшуул хийж угаад нэг мэдэхнээ унтчихсан байв. Түшин гэртээ ирээд нэг мэдэхнээ бараг 1 сар болох гэж байв. Ээж нь хитэн хүнтэй уулзсан ч ажилд авчих оронтой байгаагүй болохоор дэмээл гэртээ ээжтэй хань болон хүлээн. Эхэндээ төвшинг бүгд эрхлүүлэн хаяа нэг халаасны мөнгө өгдөг байсан нь удах тусам багассаар ах эгч нар нь ямар бол ажилгүй байгаа төвшинг дуудан ойр зуурын зүйлс хийлгэн хүүхдүүдээ харуулах цэцэрлэг сургуулиас нь зөөх гих зэрэг юм хийлгэж төвшинч ингэж сураагүй хүн энэ байдлаасаа сүултээ залхаж өглөв. Ээжээ нөгөө хүмүүсээс чинь сураг алгуу байдаггүй. Одоо ч намайг хинж таахаа болчтээ. Би буцаж хотов тийм үү? Очиход их газар байна. Учир нь олдох үз. Харин яадаг шүү юм байгаа юм. Тэд ийхүү ярилцсангаа борцгоо хайрч байтал том дэр нь хөөгөө авахаар ирэв. Та хоёр минь юу хийж байгаа? Харин хэдэн борцог хайрд юм уу? Яасан гоё юм бэ? Ээжийн борцогч амттай даа. Нэрээ чи хичээсээ дүүдээ ажил асуусан уу? Өглөө асуусаа төвшин хүрээд ир гэсэн. Нэрээ юу? Баярлаа хичээ. Чамайг хизээч хамаагүй хүрээд ир нэг ажил байгаа. Хурдан бол сайн гэж байсан. Ашгүй минь гэж би маргааш яваад очие. Гэлаа минь буйнаа нэм химэн даваа амандаа өглөн бовтнаад бэрдээ цаа яглан өгвөл бэрэн цүхнээсээ төрөвчөө гарган төшөө миний дүү ажилтаа болтлоо хэрэглээрээ дархан хэдий ойрхонч зэрэгэлдээ сум биш болохоор өдөр бүр гүгээд ирч чадах ш. Баярлаа хичээ. Үнэхээр их баярлаа. Ингээд даваа төвшин хоёрын санаа зовж байсан асуудал шийдэгдэж төвшин маргааш нь гэгтэл унаанд сум дархан химээх их хот руу өнгөрсөн бүхнээ үлдэн хөөж шинэ амьдрал эхлүүлэхээр бэрэгчээрээ ихчийнхэн гэрээг сайн заалгаж аваад хөдөллөө. Төвшин явсаар дархан дэрэм цаасан дээр бичсэн хаягийг хүмүүсээс асуусаар яван очлоо. Хаалгыг тогшин гэрвсхийн мэдсээр орвол тарган биетэнд хосолсон ааш муутай байран ярваасан эмэгтэй ганцаараа байв. Сайн байна уу та? Би саруулагчийн нөхрийн дүү Төвшин байна. Сайн хүрээд ирсэн үү? Химэн том жиргүй дүүрэн цааш ороход Төвшин яахаа мэдэхгүй өөдөнд гутлаа тайлан араас нь даган орлоо. Чи ажил хийн гэсэн үү? Би нэг хүнд хэлсэн байгаа. Хизээ болох уугүйг мэдэхгүй байна. Би хүлээж аяагчээ. Хаана хөлөө? Нөгөө юу хаач исэн болно? Юу хаач исэн болно гэж би чамайг гэртээ байлгаж чадахгүй шүү. Өөр очих газар байвал цай уучгаад эртхэн хөдөлтөө. За. Тэгэд би тантай яаж холбоо ярих вүлээ? Би чамд гэрийнхээ утсыг дугаарыг өгье. Очсон айлд чинь утас байгааз над руу залгаад дугаар өгчих. Ингэн чинээ санаагүй байсан Төвшин юу ч хэлж чадсангүй цай уучгаад тэднийхээс гарав. Төвшин гараад хаачхаа мэдэхгүй байснаа нүдэнд нь зочид буудал гэсэн гарчиг харагдахад маш их ядарч байсан болохоор тийшээ явлаа. Өрөөндөө орон усанд орчхоод орон дээрээ хөвтөн бодолд дарагдана. Заав эз. Надаа хэдэн төгрөг байгаа лээ. Тэр мөнгөөр би буудалд хэд тонхов дээ. Ажил бэлэн биш л байсан бэ штэ. Маргааш агийн хамаатныг олж уулзахаас ээж надад яаж мэдэж хаягийг нь өгсөн. Имийг ааж мэдвэ. Юу ч болсон аваад ив гэд өгч байсан нь ингэж хэрэг болно гэж хэн мэдлээ. Олон жил уулзаагүй намайг юу гөхөл ирэхвч таньхал байгаа да. За. Орооноос өглөө сэргэлэн гэж маш их ядарч байна. Өглөө л уучраалахаас. Маргааш нь Төвшин хайсаар аавынхаа хамаатны ахынхыгаа олж очлоо. Учир байдлаа хэлэн тэдний цоохыг гуйхад
тэдэж зөвшөөрөн суулгав. Төвшин ямартай ч орох оронтой болоодох. Ороонд гэрийнхэн нуцаар ажил загсан эгчтэй ярьж утасны дугаараа өгөөд ээж рүүгээ залгалаа. Сайн байна уу ээжээ? Би дарханд ирчихсэн байна. Санаа зовлтгүй шүү. За болж ээж нь харин ярахыг чинь хүлээж байлаа. Энэ дугаар саруулагчийн нэгчийн гэрийн дугаар юм уу? Үгүй ээ. Би Норов ахынд байна. Тэр ихч намайг гэртээ суулгахгүй гээд ашгуутаа Норов ахын хаягийг өгсөн болохоор би эднийд хүрээд ирсэн. Өө тийм үү. За ямар тач санаа амарлаа ээж нь. Ээжээ би айлын утсаар ярьж байгаа болохоор төлбөр нь хэцүүдэж ах шиг байна. Тэгж жагаад ажилд ороод төхнөд ирэхээр ярина. Тэгдээ. Одоо яасан юм байгаа юм гэхээс наад айлчин ч хэцүү хүн л хүмүүстэй дээ. За гайгүй. Баяртай ээжээ. Маргааш нь Төвшин нөгөө эгч рүүгээ нэг залгах гэснээ. Айлын утсыг хамаагүй дур мэдэн хэрэглээд байж чадсангүй. Дэмийл Дархан хотын гудамжаар хийс сэлгүүцэн танилцсан явсаар оройн л байгаа айлтаа ирлээ. Иймэрхүү байдалтай 3 хоногт нөгөө ажилд оруулна гэсэн эгчээс нь сураг байдаггүй. Гэрлүүн залгахтал утсаа авсан хэдийж Төвшин гэх нэрийг сонсоод шууд утсаа тасалчихв. Багасаа бүхнийг шийдэн хүн царай алдаж сураагүй Төвшин энэ бүх болж байгаа байдал дээрэс нь хэдий гэртээ байхыг зөвшөөрсөн ч өдөр ирэх бүр Төвшинд шууд хэлэхгүйж тойруулан хэлж байгаа үгсийг төвчин гэдэг үнэхээр бэрх байлаа. Төвшин өглөө нь гарч зар сонон аваад ажилд авна гэсэн дарын дагуу уулзаж явсаар ашгүй нэг компанид нэгтлэнгаар ажилд орохоор болов. Ажилд орсон компани нь зочид буудал, диско, бар, худалдааны төв ажлуудах газар аж. Төвшин захиралтай нуулзан шууд л яриантай орлоо. Захирлаа, би үнэндээ дархных биш. Тийм болохоор надад учраа олтол төр байрлах газар хэрэгтэй нь. Өөр бусдаар ямар ч асуудал байхгүй. Чи тэгээд манай энд юу хийж байгаа юм? Бэрх чи их чинь уг нь ажилд оруулаад үгүй явуулчих гэж хэлсэн. Тэгээд л би өөрөө хүсэж исэн болохоор шууд л маргааш нь гараад наашаа хөрөөд иртэл ажилч үгүй, танилч үгүй, орох орончгүй болчлоо. Дипломыг чинь харлаа. Улаанбаатарт ажил хийж болоогүй мүү? Харин гээд нэг хэлэх гэснээ яагаад гарсан гэвэл юу гэх бэлээ хэмээн бодон ажил хааж үзсэн ч нэг л болоогүй гэхүү дээ. За ойлголоо. Чи түрдээ манай буудлын нэг давхарт нэг өрөөнд байрлаж байж болно. Дипломыг чинь харахад сайн л байна. За амжилт. Баярлалаа танд. Би хичээнэ. Төвшин баяртай нарахгүй захирлын өрөөнөөс гарахдаа жолоочтой санамсаргүй мөргөлдчихв. Яана уучлаарай. Би анзаарсангүй. Та зүгээр үү? Хэмээн өөдөөс нь сөргүүлэн асуух өндөр бивч тэгш биетэй, шийдэмгийн иршүүд харцтай, өөрөөс нь нэг хол ах биш бор залууг хараад Төвшин хүсэж байсан бүхэн нь ингээд бүтсэнд баярлан нөөрэндээ хайр татам инээмсэглэл тодруулаад зүгээр баяртай ингээд гүйхэн холгүй тэндээс гарлаа. Гадаа гарч хажууханд харагдах дэлгүүр орон байгаа багахан мөнгөндөө хоосон шахуу дэлгүүрээс талах сүү авахаар дугаарлан зогсож байтал араас нь өнөөх өөдөнд мөргөлддөг залуу ороод ирэв. Дарга чамайг нүүлгээд иргэнэ. Юу ч гэсэн үгүй. Дарга намайг буудлынхаа нэг давхрын өрөөнд суухыг зөвшөөрсөн. Чи манад шинээр ажилд орж байгаа эргүү. Танилцъя. Төгсөө. Дарган жолооч. Төвшин юу сайн яаж юм авчирд юм бэлээ гэж бодож байлаа. Ашгүй дээ. Тэр хоёр дэлгүүрээс гарan машиндаа суугаад Төвшингийн ахынх руу юмыг нь авахаар явж байхдаа бүр дотон сайн танилцав. Төвшин нормын дорон авсан сүү талхаа өгөөд өөрийн гэсэн юма зөвхөндөө хийгээд гарахдаа норов дүнсүүлэн маш их баярлаа та хоёртоо төвөг утсан дуучлаарай. Чи тэгээд үнэхээр явах гэж байгаа мó? Хэмээн эхнэр нь худал үнэн аль нь мэддэхгүй асуувал Төвшин инээмсэглэн тийм ээ хчээ би ажилд орсон. Захирал намайг буудлынхаа нэг өрөөнд суухыг зөвшөөрсөн. За болж дээ. Хүний ирэхээр жаргахаар өөрөө ирэхээр зов гэдэг дээ. Хэрэг болвол ярьж байгаарэ. Ээждээ минь түргээрээ. Муу талигаа жахаас минь хойш сураг тасраад байсан хүн ингээд нэг өдөр охиноо явуулчихдаг. Бас л юу ч гэмээр юм. Ямар тач хамаатан гэдгээ мартаагүй л юм байна. Хэмээн ширэг татвал
Түвшин олон чим ярьсангүй ээлдгээр тэр хоёртой салах ёс хийгээд гарлаа. Түвшин шинэ ажилтайгаа танилцах гэж ширээний ард сууж байхдаа гэнэт яагаад ч юм өнгөрсөн бүхний нь бодогдоход юу хийж байгаагаа мэдэхгүй Дэмийл өмнөө байгаа бишиг цаасаа гүлгэн суув. Хэдий удаа ингэж суусныг мэдэхгүй сайхан чансан адууны махны үнэр гарахад л гэнэт өлснөө мэдэн хацраа өргөн дээш харвал төгсөө зогсож байлаа. Түвшин байгаа байдлаасаа гэнэт зовнон "Хүү, чи энд юу хийж байгаа?" Ажилдаа явж байгаад гэрэлтэй зоох байхаар нороод ирлээ. "Аа, би харин ажлаа дуусаагүй ингээд л суuna" хэмээн инээмсэглэн хэлээд босон сониавал төгсөө. "Би сая жаахан адууны мах чанаад чамайг гэрээсээ хол олохоор тэр бүр идэж чадахгүй байгаах гэд аваад ирлээ." "Хөөх, ямар гоё юм бэ? Үлсчихсэн байж тээ." "Буудалтай хэцүү байгаа зү. Гайгүй, болж л байна. Гадаа сайхан байна. Гарч салхилангаа жаахан алах уу?" "Болж гин. Нэрээ толгой бүр дүүрээд дүүнгтээд үргэлжлээд сууж байсан ашгүй дээ." Дархан хотын цаанаа л нэг тайван чимээ багтай гудамжаар хоёул ойр зүрийн хэмээрэн алхах залуу улсад саад болох хинж байсангүй. Төгсөө Түвшинд хандан "Ямар сайхан байна. Харин тийм ээ. Чи чаг цагаа олж ирсэн шүү." "Тийм бол ямаа да. Төшөө, ингэд чи энд хэр удна гэж бодож байна?" "Мэдгүй. Болмоор байвал бүр суурьсаж ч магад" хэмээгээд тэрөө хүндээ чимээгүйхэн энэхтэн төгсөө. "Хүнтэй суувал уу?" "Мэдгүй юм да. Магтчим." "Яасан?" "Зүгээр л." Нэгийг гэлэгснээ болон гэнэт Түвшин хоёр гар дээрээ өргөөд авахад Түвшин сандрахтаа тийжлэн "Хүү ээ, чи яаж ийна буулгаач ээ." "Зүгээрээ. Чи ядарч байгаа юм шиг санагдаад." "Би ядраагүй. За буулгачхаа. Харин ч өдөржин суужчихсан чинь ингээд алхсан чинь сайхан байна." "Чи ямар сони эмэгтэй вэ? Октод ингээд дуртай л байд юм шүү." "Гүүгүй. Миний тэр нас чи өнгөрчихсөн. За буулгачхаа тэхүү." Төгсөө олон гуйлгалгүй буулгаад "Нэрэ чамд гар утас авахгүй юу?" "Байхгүй. Шинэ гарсан тэрэмний чинь бараагч харж амжаагүй л байна." "Би хараа арай гэж нэгийг олж авсаа" хэмээн халааснасаа гарт багтамгүй том хар утас гаргаж ирэн антайныг сунган Түвшинд өгөөд "Маа, энийг гар утас гэдгийг. Одоо холбоо барих гэж нэг бол гэртээ харих, эсвэл заавал холбоо орох шаардлагагүй. Шууд ингээд л залгаад ярина" хэмээгээд "Чи ээж тэгээ ярих уу?" "Болох юм уу? Мангараа. Би чамд хэлээд ахад. Алив, дугаар чи идвэ?" "Хөөх, сони юм аа. Тэгвэл чи 2023 гээд залгадаа. Манай гэрээ утас." Төгсөө дугаарыг нь цуглуулан залгаад Түвшинд гар утас хэмээх бараг л хүүхдийн тоглоомын машин шиг том хар утсыг өгтөл цаана нь ээжийнхэн зөөлөн инхрээдөө дуулдах нь тэр. "Байна уу ээжээ? Би Түвшин байна. Намайг сонсож гин үү?" хэмээн хамаг чангаараа орилтвол Төгсөө хажуунаас нь нудран "Хөө ээ. Дархны унтаж байгаа бүхэн сэрлээ. Зүгээр л ядгаараа яриач ээ." Үүнийг сонсоод Түвшин ижсэндээ улаасн нь аз болж харанхуйд мэдэгдсэнгүй. Тэрээр ээжтэйгээ мэд мэдэн ажилд орсноо хэлж дуусаагүй байтал гэнэт чимээгүй болчихов. "Байна уу ээжээ? Та намайг сонсож гин үү? Байна уу? Байна уу ээжээ? Байна уу?" "Өө, хөөрхий нэгжин дуусчлаа." Ингээд Төгсөө уцаа аван нэгжээ үзээд далд хийв. "Баярлалаа. Наадах чинь над шиг ганцаараа хүндэл хэрэгтэй юм байна да. Хизээч хаанаас шууд холбогдчих нь амар зүгээр." "Тийм ээ, чамд л хэрэгтэй. Чи салингаа бухаар хадгалж байгаарай. Би найздаа нэгийг загсан байгаа. Хотоос аваад ирвэл чамд найз нь авч өгье." "Тэгээч хөө. Би заавал авна шүү." "Ойлголоо. За арчглаа. Аваас ирвүү." Тэглээ. Ёстой сайхан болчлоо. Баярлалаа." "Явлаа. Өглөө ажилдаа. Би ч гэсэн салхилаад сайхан болчлоо. Маргааш уулзъя. Эртхэн унтуу шүү чи. Амал." Тэглээ. Угаасаа гэртээ ирчихсэн болохоор унтахгүй өөр яаралтай байлээ. "Гэртээ гин шүү." "За маргааш уулзъя. Баяртай." хэмээгээд Төгсөө Түвшинг буудлынхаа нүдэнд хөргөж өгөөд явлаа.
Энэ өдрөөс хойш төгсөө төвшин хоёрын үерхэл улам дотонсож нэг мэдхнээ аль хэдийн хагас жилийн нүрийг үзлээ. Байгууллагынхаа шинэ жилийн цэнгүүнийг тараад хоёул хөтлөлцсөн төгсөөгийн гэрлүү алхан явхад хөл дорон шинхэн цасны шарж өнөх чимээ тэдний мөрийг хайрын гэрч болгон тамга дарах мэт ардан зурайн хоцорно. Төгсөө халамцуухан төвшингээ хөтлөн алхаж байснаа. Төвшин минь, би бусадтай адил сайхан үгсийг хэлж мэдэхгүй, сураач үгүй. Миний хэлж чадах юм чамгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй болсон байна. Би ч гэсэн тийм нарийн сайхан үгсийг хэлж мэдэхгүй, адил. Өнөөдөр ээж чинь яагаад намайг гэртээ заавал ирээрэй гэсэн бол нэг юм байгаа. Муухай амтан чи мэдж байгаа мó? Мэдэлгүй дээ. Хэлчихвэл чи манад очихгүй ч гэх юм билүү. За болдоо. Тийм л байсан бол би өдийг хүртэл чамтай байна гэж үү? Анх ээжтэй чинь танилцахдаа би айж байсан. Яагаад? Манай ээж чамайг яагаад ч хүздээ. Тэгтэл хэмээгээд шүүр салдахад төгсөө хөтөлж байсан гараа сулруулан нэр чи ээжийг чамаас өмнө гэр бүл зохиож байсан уу гэж асуухад яагаад тэгэж их сандарсан юм бэ? Чи үнэхээр хүнтэй сууж байгаагүй үсттэй. Төвшин үүнийг сонсоод зүүн дээр суусан айтай хамаг биеийн арцас хийхэд бие замчин яран сэдвийг өөрчлөхийн тулд үнэ. Яас өхүүдэн болчоо тийм ээ? За үнэн л юм байлгүй. Төвшин төгсөөг дахан гэрт нь орвол бөгөөд унтчихсан байв. Тэр хоёр чимээ гаргалгүй төвшөөгийн өрөөнд орон сая уртаар амсгаа аваад хоёр бинээ эрхлүүлэн хайрын харц харамгүй ширтэлцээр ядарсан байсан тул тэгсгээд унтцгаав. Өглөө нь бостол том өрөөнд нь ээж нь нүглэн аав нь зургтынхаа дууг чанга дээр нь тавьчихсан мэдээ сонсож буй бололтой. Төгсөө сэрээрээ. Хөө төгсөө сэрэлдээ. Жаахан тэл та. Ээлдээ би яаж ганцаараа гарах юм? Босол доо. Намайг явуулж хад чи унтаа. Яа, ганц өдөр сайхан унтуулчихгүй. Химэн угсээр басан орныхоо бүлэг тавьсан бэлтгэлийн өмдөө хаашаа шуулаад урд нь орон өрөөнөөс гарав. Сэрчгсэн үү минь хүү? Жаахан унтгүй дээ амарч байж. Унтнаа. Төвшингээ хоронтно. Жаахан анх удаа орж ирж байгаа штэ. Сүртэй штэ. Тэгэд гарахын тулд чамаас ирэж байгаа юм уу? Үүнийг сонсоод төвшин дэмийзүүл хийсэндээ гимшин ширээний ард суугаад "Гүй ихчээ, би явхаар бостол төгсөө өөрөө сэрчгсэн. Тийм биз дээ" хэмээн сандран харвал төгсөө нойрмог хэдийж хайр шингэсэн нүдээр хөөрдөнгөө хараад "Тийм ээ. Нэр ээж та төвшин өчигдөр заавал дагуулад ирээрээ ярихан байна гэсэн юу юм? Төвшин минь чамайг мэддэг болоод баггүй хугацаа өнгөрлөө. Хүмүн чамд их сайн. Та хоёр нэгэнт хамт амьдрахаар шийдсэн бол нэг гэртээ орвол яасан? Хэдий болтол нэг бол биднээс ийдэлд энд нэг хонож, нэг бол буудлын өмхөн өрөөнд хонож байцгаах үлээ. Үүнийг сонсоод төвшин гайхсан асуусан харцаар төгсөөгийн өвдөөс харвал төгсөө нэмцэглэн би ээжэд хэлсэн юм аа. Чамгүй амьдрч чадахгүй гэж. Үгүй тэгэхээр би манай ээж юу гэх юм мэдэхгүй болчлаа. Ээж юу гэж та хоёр амьдрах болохоос өөртөө л мэдээж шийдчих болохгүй юу? Яах вэ? Ясыг бодож ах дүү нараараа жаахан гэрлэх ёслол хийчихээ болно үсттэй. Ойлголоо чи. Би ээжтэй ярьж хэлье. Эмэгтэй хүн зээр хоёр нутаггүй гэдгийг. Одоо ингээд чи манай хүн боллоо. Та хоёр маргаашнаас хамтдаа амьдрах газраа бол бид хоёр талаасаа дэмжиж өгнө. Нээрээ төгсөө. Чи нараа ахтайгаа нэг уулзаарай. Тэднийг том хашаа авах юм яриад байсан. Хэрв тийм бол хаяад ирлээд зүгээр ах. Тэгэдээ ерөөсөө өнөөдөр амрах юм чинь хамтдаа очиж уулзаж ярилцъя. Би одоохоо. Төвшин анх удаага өөрөө ч мэдээгүй шахан байхад гаргасан хүний шийдвэрийг даган тэгэд бүр тэр нь чин сэтгэлээ зориулан дурлаж хайрлаж байгаа залуутайгаа гэрлэх шийдвэр байгаад үнэхээр итгэж ядан ягаад ч юм айгаад ч байгаа юм шиг нэг бол сандраад ч байгаа юм шиг эсвэл бүр бүх зүйл нь ингээд л нэг л өдөр чийдэгдчихэж байгаа юм шиг мэт болоход яах юу хийхээ мэдэхгүй дэмийл төгсөөд хөтлүүлэн болж байгаа бүхнийг
эмх цэгцэнд нь оруулахаар дууга хураан явна. Төгсөө төвшин хоёр нараа ахтайгаа уулзтал тэд нэг хараахан хашаага олоогүй л байв. Гурлаа хэд хэдэн газар очиж үзсэн ч нэг л санаа нь нийцсэнгүй. Ямар их ядарч байна. Яг цагаа тулсан чи олдохгүй юм аа. Тийм ээ хөө. Химээгээд төгсөө төвшингийн үүдөөс харуул төвшин инээмсэглэн ядарсан ч гэсэн би өөртөө амьдрах болохоор сайн санаанд нийцэх юм болохгүй бол дараа нь сэтгэл зовдөө штэ. Чи юу хөвшин шиг ярьдیں۔ За яах вэ? Нэрэ ээж наашаа гарахад энд хүнээс авлахтай байгаа хэрэг болов яриараа гэж байсан. Маргааш холбоо орж ээжтэй уцаараа асууж үзтiin билүү? Тэгэж үү. Маргааш шиг хүлээж яах юм? Миний уцаар одоо л ярьчих. Нэрэ тэгж болно штэ. Тий химээгээд гар утсыг нь аван ээж рүүгээ залгавал ээж нь нэг их дуудалгүй уцаа авлаа. Байна ээжээ, охин нь байна. Та минь сайн уу? Миний охин сайн уу? Ямар ороо ярьж байх юм? Зүгээр үү? Зүгээр бишээ ээжээ. Яасан? Юу болсон бэ? Санаа зовчихлоо. Санаа зовох юм бишээ ээжээ. Охин нь хүнтэй сууж байгаа. Зааштай юу да. Тэгэд яасан ороо хэлж байна? Өнөөдөр ээжтэй нь уулзсан. Бид хоёр бараг хагас жил гаруй өрхөж байгаамаа. За энэ яах вэ? Нэгж дууслаа. Уулзахаараа тухтай хэлээ. Та амжуул маргааш наашаа өрөөдөр чадахгүй. Нэг шийдэх асуудал гараад ямар үлээ охин минь. Харин бид хоёр нэг гэртээ орох гэтэл олигтой юм болтгүй. Та хүнээс авлахтай гэж байсан ирээд туслаад өгдөх үү? За ойлголоо. Ээж нь маргааш нөгөөдрөөс гараад яваад очие. Харин чамтай яаж холбоо барьдیں۔ Блээ. Би маргааш тань руу залгая. Тэгээд ямар унаагаар хизээ ирэхээ та хэлчих. Би тосоод авъя. Тэгээ. Ээж нь одоохон ах ихчтэй яриад хэлж тус болох юу байна? Асуугаадах юм. За ээжээ, удахгүй уулзъя. Баярлалаа тань да. Үгүй ээ. Ингээд гэв нэг хүнтэй суух болчихдог чи нэрээ. Харин тийм ээ ээжээ, гэнти юм болчлоо. Ээж, би наа залуугийнхаа гар утсаар ярьж байна. Нэгжин дуусгаж магад баяртай. Төвшин ээжтэйгээ ярьж дуусаад ухаалаг хонин борны дээр төгсөөг нэмсгэлэн харвал төгсөөж ярианаас бүгдийг нь сонссон болохоор мөн адил баярын мишэл нүүрэндээ тодруулан сайн нэг уртаар санаа алдлаа. Ээж ирэх болохоор заавал нэг гарс гаргаж өгнө. Чи ч гэсэн манай ээжтэй танилц. За ингээд хайртай бүсгүйтэйгээ хамтдаа нэг гэртээ орох болчихдог. Итгэж өгөхгүй л байна шүү. Хадам ээж минь ямар хүн байт юм бол доо. Юу гэсэн үг юм? Би бол чамд чирэгдэж очиод л ээж аавтай чинь танилцж байсан. Тэгсэн ч гэсэн юу ч хэлээгүй шүү. Тэгээд одоо яам гэж хэмээн энийгээд төвшин гэж итгэхэд төвшинч зүхтан араас нь төгсөө. Тэгээд хэмээн ойрлон хүмүүн